Notes podcast. Биний Notes podcast хэлж байна. Юу яцхан. 6 сар гарлаа. 100 ирлээ. Гэхдээ дулаарахгүй байна. Монгол 100 их удаж ирдэг юм байна. Мартчихил болгон мартчих юм. Гэхдээ 5 сард ингээд өмнө нь ингээд амар нимхэ уцтай явдаг гэсэн санаж байна. Харин меморига харахаар би ч одоо нүцгэн л явж явах юм. Харин нимхэ явдаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь одоо бүр ингээд ерөөсөө дулаарахгүй л яваад байна. Тэгтээ маргаашнаас дандаа тэгж ярьдаг те. Маргаашнаас яг дулаарах юм бэлээ. За тэгээд өчтөр шин манай өчтөр үүрээр бараг өнөөдөр үүрээр гэж ярих юм уу те. Ерөнхий сайд маань огцорлоо. За баяр хүргье. Хүрхий. Тэрний ерөнхий сайдын AI-аар ингээд зургийг ингэснэ үйлцүүлсэн тийм байна. Хараагүй. Тэр бүр ингээ яг харсан чинь яана нэрнгээс ингэж уйлж байгаа болов уу гэж бодгцсан. Өчтөр гişүүд манайс амар удаан ажиллалаа тий. 12 цаг тасралтгүй хуралцсан юм байлээ шүү дээ. 4 цагаас эхлээд тэгчихсэн амар ажилласан байгаа зү. Та минь ямар их удаа. Тэгэж үгэнсэн нэг улаан цанцтай нэг гişүү хин юмтэй мэдхгүй. Би бас сайн үзэж чадаагүй. Тэгтээ ямар ч гэсэн ингээл яг манай хүн сонсоолсон би хажууд нь бас сонсоол юу болж ин гэл. Улс даяараа л хүн болгон сонсох шиг боллоо шүү. Тэгэл байнгын нөгөө юу шиг юм боллоо шүү. Сонгуулийн үеэр ингээл байнга рефреш хийгээл юу болж ин гэж хардаг шиг. 3 цаг болчихлоо үзсэн гэсэн тийм би оройн ойр хүрдгүү. Тэгээд би чинь ажил болох гэдэг хүн шүү дээ. Тэгээд 2-3 цаг хүртэл харсан. Тэгээд яг шийдвэр нь гарч бүх гişүүд нь юм ярьж байгаа болохоор ялч 126 гişүүн хідэн байгаагүй гэлээ. Тэгээд ярьсан болохоор айгүй удах шиг болсон. Тэгээд ямар ч байсан өглөөс ирсэн чинь арай ажилгүй болсноо мэдээд. Яг би ажилгүй болсноо ч эрт мэдсэн л те. Арчилсан намынхан чинь нөгөө төрүүлээд бид нар ингээд дэмжихгүй гэсэн те. Зарлцсан шүү дээ те. Тэгээ нөгөө ажлаа хүлээлгэж өгж байгаа гарын өсөн мөсгөө зурж мураад ингээд зарлцсан. Тэгэхээр ер нь тодорхойлолцсон байсан л та. Тэгээд гоё яана. Одоо тэгээ ер нь дараагийнхаа ерөнхий сайдуудыг яаж ажиллаж ийн яаж ингээл ер нь сайн л харах хэрэгтэй юм байна. Тэгээ чадахгүй болвол тэгэл дахиад огцор ингээд дахиад дандаа тэгтээ тэгмээргүй шүү дээ. Тэгмээргүй байна тий. Гэтэ мэдгүй дараагийн үн хин гарч ирэх юм бол тий бас хоёулаа энэ дэр таах уу? Би бол өстой сайн мэдэхгүй байна. Чиний хувьд одоо чи арай илүү надаас улс төрийн илүү мэдлэгтэй. Чиний хувьд одоо хин гарч ирэх боломж бололцоод байна. Мэдгүй би бас сайн мэддэггүй. Гэтэ зандан шатар юм уу амар баясгалан гэж би зүгээр цуу яриа сонссон. Гэтэ бас сайн мэдэхгүй байна. Яад юм бол бүр цоошин хүн гаргаж болдог л ахал та. Намаасаа 30 Virgin Chess. Тийм. Virgin Chess тэг нөгөөх нь peaceful happiness. Peace happy. Тэр нэр гоё юм уу? Virgin Chess-нээс За тийм байгаа мэн те бас. Гэтэ бас хүмүүс амар сайхан үгүй юм лээ. Амар баясгалан дургу гэсэн үг гэсэн бэ. Тэгвэл одоо тэгээ дуртай хүн гэж байгаа юм уу? Байхгүй л үү те. Бас хэцүү юм те. Тийм би л хиндэнч миний дуртай гişин байгаа гэхдээ. Тэг өчтөр яриа мэрийн сонсож байхад бол надад айтайхан л санагд. Хийсэн. Хин баасан жаргал гişүн надад айгу таалагддаг. Ардын намын. Тэгээд манай төвшөө шарах бас гоё лээ те. Тийм төвшөө шарах угаасаа таньдаг. Болохоор гоё. Тэгээд өөр чин эмгтэй гişүүд тэгээ би бас айгүй их дэмжийлэх гэж бодсон шүү дээ. Мөнх соёл хүн намын мөнх соёл гэдэг гişүн бид шүү дээ. Тийм бас айгүй агрессив эмгтэй байлээ те. Тэр бас нэлээд юу байсан. Маскулин энержитэй. Эсрэг яг дуу хоолой бас болж чадсан. Баярмаа гişүн бас айгүй мундаг. Амар жоох охин шиг харагддаг. Тэгсэн чи амар их хүн олон жил улс төрт байгаа. Бас арчилсан намын. Тэг их бай болсон та хөрхийг. За тэгээ тиймэрхүү. Тийм боллоо. Тэгээд одоо дараагийнх нь хүн хэм байх нь уу? Тэгээ одоо ингээ бөө юм болно. Бас их шүү баахан зардал. Одоо ингээ бүх сайдуудаа дахиж томилно. Эсвэл
томилготой яа тийм санал асуулгаар юм уу? Бусдынхаа санал асуулгаар тийм үү? Ерөнхий сайдаа ардын намынхан сонгоод тэгээд ерөнхий сайдуудаа томилдог хаа. Гэтэ оюун эрдэнэ ярьж байгаагаар бол би ерөөсөө сайд томилоогүй гэдэг тийм яриадсэн ш. Би сайн ойлгоогүй бас. Ямар учиртай юм. Тэгэхэд хин томилсон болж таард юм бол мэдгүй. Тийм юм яриалс. Намайг гадаад яваад ирсэн чинь хүмүүс чинь томилогдсон байсан штэ. Энтэр гэж юм яриад тах шиг байсан шнэдэг. Одоо айгүй хэцүү байдалд орсон хүмүүс байна заяа. За, Лука гişүн. Оюун эрдэнэ жагсаалтын хүн баггүй юу? Тэгээ жоох эвгүй байдалд ах шиг байна. Амар сэтгүүлчд бас ихтэй амар агрессив юм бэлээ. Ингээл нүүрэн дээр нь очил та одоо ингээд тэр хүндээ итгэсэн хിവэрэ яах вэ марих хоо гэл нүүрэн дээр нь ингээл нөгөөдгөө сандраад буруу хурлынхаа өрөө өлөө орж мараа. Тэгээ тэрийг амар муухай ай дэвсээ цацсан заяа дүн гэх аяа. Яа, өстэй ганц архитектор байгаа штэ. Тийм штэ манай одоо тий. Тэгээд алж илээ. Одоо яг ихтэй оюутны сонгосон хүн мөн л юмч. Тэгтэл Лука гişүн чинь бас яг тэр нөгөө ногоон зээл мэйл ер нь бас юм нөгөө юу айгүй сайн дэмждэм бил дамны орон сууцсанд болох айлууд юм хүмийг ингээд дэмжиж явах шиг харагдсан даа гоо тий. Тийм оюун эрдэнэ сонгосон байлаа гэд автоматар бүгдээрээ оюун эрдэнэ гişиг хүмүүс гэсэн үг шин штэ тэр чинь тий. Нэг Лука гişүний яг надад бол ярьж байгаа юмнууд нэг зөв санагддаг. Тийм надад бас айгүй зөв санагдав. Яг нөгөө архитектор болохоор бас их хот төлөвлөлт юм хом дээр ингээд арай өөр нүдээр харан тий өөр яг болохоор би одоо энэ далимд нь Нямбатрыг л зайлуулмаар байна. Нямбатар маань Унгарт явж байгаа юм. Эртс ганцаараа ямар ч хамаарлаггүй өө явж байна. Нэг Унгарт би юу лээ улсын мөнгийг би юу гэсэн мэлаа. Улсын мөнгийг өрн таран хийхгүйгээр бид нэр автобусаар явж байна маа гэсэн. Тэг тийм юм чи яасан вэ? Яа би бүр Нямбатарт амар дургүй яах вэ? Оюун эрдэнэ ч яах вэ? Төрүүлээд Нямбатарт нь дургүй. Уур үргээд харахаар уур үрээд. Тэр нь талбай дээр хийцэн том цагаан асрыг харахаар л тэрнийг одоо Нямбатар хийсэн юм уу тий? Тий. Яг уу. Тий. Тэрийг рекламад яваад байсан шүү дээ ингээд. Ийм ингээд бид хийлээ гэдэг ингээд. Одоо явган замнуудаа дахиад солиж байгаа. Тэгээ сайн энэ хүүхдийн 100 төв замам гинт яасан бэл шүү дээ. Гинт засвар хийсэн бэл шүү дээ. Амар хурдан хийсэн бэл шүү. Амар хурдан хийсэн бэл. Тэр нөгөө талбай хажуудлын замыг 2 хоногийн өмнө чагсаалын үеэр ч илүү илсээр байсан чинь сая явсан чинь дууссан байлээ шүү дээ. Амар нац ёо. Тийм. Нилийн хитэн зам төв замын замуудыг айгүй хурдан засаалтсаа солио айтсан л лээ. Би тэрийг засах гэж бас нэрлэхгүй. Солих юм уу? Юу засах юм байсан юм гайвуулчихсан шүү дээ. Ой. За мэдгүй. Дээрээс нь дахиад асфальт бисэж байгаа гэсэн үг юм. Яаж байгаа гэсэн үг юм? Чи яг автозам ирж гинөө, явган зам ирж гинөө? Автозам. Автозам бас солилцсон байна уу? Би явган замнууд бас солилцсон билээ. Би нөгөө машинаар явдаг манай алхдаг гэж. Тэгэж ялгааг нь мэдэрч. Тийм чи явган замаа харсан байна. Чи машин замаа харсан бай. Би явган замаа харсан байна. Яа. За тэгээд улс орны тухайд бас тийм байна тий. Очиж жагсан бас. Очсон уу? Би өчтөр очсон шүү дээ. Өчтөр дээр бата байсан. Айгүй олон таньдаг хүн байсан. Reunion болоод байгаа юм байна. За миний анд юу вэ? Өдөрөө тэгж. Ерхий сайдаа унгаах гал явж байна. Тийм болоод байсан шүү дээ. Амар их таньдаг хүн байна. Таньдаг хүмүүс яг ингээд бүгдээрээ нэгдэж өгдсөн тий. Харин тийм манай хэдлээ. Сүник өдөр байх шигсэн тий. Тийм тамра тэгэл химэн захирлууд явж илээ. Ахмад тэмцэгчд гээд 90-ад онд арчлыг гаргах үед жагсаж байсан хүмүүс бас юм ярьсан. Сосор барам цогт шог зураач цогтоох гүн далаа ирсэн байсан. Гүн далаа ирсэн юу? Тийм. Вау. Амар их юм яриадсан аахгүй юу? Тэгээ буулгасан уу? Тэгээд
одоо болно гэд буулгасан шүү дээ үргэлж. Нөгөө амин эрдэн одоо болно гэсэн. Одоо яриад болчлоо байл ойлгосон гэд. Тэр өөр фаны байсан. Тэг үргэлж буусан шүү дээ. Яа. Тэр нэг амин эрдэн гэдэг тэр нөгөө нэг тайрмал өстэй. Амин эрдэн. А тийм. Тэр нөгөө контент хийдэг те. Instagram дээр. Тийм. Тэр уул нь ингээд анх юу нэг яг тэр нэг нөгөө нэг за та вакцин тавиулъя гэж бодож байгаа юу гэд асуусан чинь яг тэр моёсонтын нэг тэр сурвалжлага хийсэн мэт тэгсэн чинь за би бол тариулахгүй гэж бодож байна. Орос вакцин хийвэл бага болно. Юу хятад вакцин хийвэл чипс болгоно илүү нэг тийм ярьслах гэсэн мэт чинь нэг залуу. Мэдгүй. Тэр чинь амин эрдэнэ юм байлээ шүү дээ. Instagram дээр амар нийт дээр ил хийдэг юм аа. Тэр чинь өдөр болгоныгаа бичдэг. Тэгээд тэр нь амар нийттэй. Яа, стад дахиад босоод ирлээ. Чигээр өнөдөр тэгээ юу юм аа. Тэгээд тэрнтэй адилхан рил хийгээд байгаа нөгөө хин бас байгаа. Blind Vault-ын дуу чинь бас тэгээд хийсэн. Өдөр болгоно жимээ хийж нэг жин тэгсэн гэсэн баах явдаг яваа. Тэр харин хөөрхөн юм билээ. Би одоо удахгүй тийм юм гэж. Зүр ингээл те нэг тийм сонирхолтой биш үйл явдлыг мангар гоё. Тийм ямар ч тийм банакоийнхаа усыг улаан мулаа гэсэн байхгүй за зүгээр л тэр чихтэй зүгээр өөрийнхөө юм хийчихдээ. Тэр нь амар фанас. Тийм. Тэр гэж хийд юм уу гэж бодоол байна. Чиний үзээч зүгээр өөртөө тэр Америкт эхлээд нэг 100 хоногийн жилөө 80 хоногийн чаленж хийсэн шүү дээ. Чи нэг 80 хоногт бас их л байна л та. Амар их баха. 2 сар хагас юм уу хаашаа. Чи би нэг 15 хоног 15 хоног ч сонирхолтой биш 30 хоног. 30 хоногийн чаленж өөртөө өсгээд юу ч хамаагүй яг өдөр болгон заавал бичээд оройн нь оруулаад. Түр гоё хаа хүмүүс үзэх баха. Хүмүүс амар үзт юм бэлээ. Би бол тэр залууг баг амар үзсэн. Тэгээд дараа нь одоо Blind Vault-ын дуучны юмнуудыг үзээл фаны хаа гэж бийж байгаа гэж. Тийм надаас гоё санагдсан. За. Өөрчн тэгээд тэрэн дээр нэг юм юу байсан шүү дээ. Худалдагдсан инфлюенсерүүд гэх нэг юм чагсаалт байсан тий. Чагсаалт тийм улаан хэвс шиг ингээд дэвсэн хайцсан. Тэр супер эсэн шүү. Тэр амарсаа. Тэрний 13 он дээр тэнэ минь явж ийл шүү дээ. Яа. Тэнэ бас юм бичсэн байлээ. Юу гэж? Ингээд тайлбар хийсэн байлээ. За. Би ерөөсөө мөнгө авч байгаагүй гээл. Тэгээд тухайн үе элбэгд орж гарч исэн юм байна л та. Тэгээд элбэгд орж жинхнээсээ дэмжиж байсан гэлтэгжлээ. Тэгээ ер нь бол мдээгүй л гэсэн утгатай юм бичсэн байсан. Тэгээд одоо сторис учраас алга болцсон л байх л та. Эсвэл яг тэр үед нөх яхтар мөнгөөр биш зүгээр чи элбэгд орж дэмжиж байгаа хэний дэмжиж байгаа вэ? Хэрэв үнэхээр элбэгд орж дэмжиж байгаа бол ингээд гоё ярилцлага юмд оролцох гэсэн байж ч магадгүй. Тийм тэгсэн гэсэн. Нэг тиймэрхүү утгатай бичсэн байсан. Тэгээд нөгөө тухайн үед чинь нэг юм бүх одод нэг дуулаад тийм реклам аягүй явдаг байсан шүү дээ тий. Тэгээд хорны на тэр чинь сонгуульд дуу байсан юм шиг байлээ. Тухайд анзаараагүй тэр чинь нэг юу хин гарч ирдэг үлээ тэр дунд тэр чинь нэг хүн гаварчсан гарч ирдэг юм байсан юм болоо. Тэгээд тийм юмны background цэцээ байсан юм байна зэ тухайн үед. Тэгээд цэцээ дууны хэсэгтэй одоо verse-тэй тэрнийх нь backdrop байсан юм байлээ. Бүжгэлдэг байсан учраас дуулдаг байгаагүй тухайн үед. Ч одоо 10 жилийн өмнө шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд юу 12 жилийн өмнө crazy. Тэгээд тэр backdrop-т нь орох уу гэд тэгэл тгиймиги бүх одод модод гэд тэгээд ер нь гинэндэл одоо 22 гуртайсэн юм гэсэн. Тийм шүү дээ, тийм. Бүх одод гэхээр амар excited байсан. Тийм. Тэгээд дараа нь элбэгд орж ин гараад тэгээ өргөдөж мөрөгцсөн гэсэн. Бас одоо баярын юу ч юм уу хаашаа. Нэг тиймэрхүү юмд. За тэгтээ who knows. Тийм тэгэж тайлбар бичсэн байлээ. Тэгээд нодлон жил мэл одоо өмнөх сонгуулиудаар ардын намын би ягчтай би нөгөө хэвлэлийнх нь төлөөлөгч юм аашаа. Зөв сонирхолтой санагдлаа. Сонирхолтой тийм. Би бас нэг юу яаж хараагүй зөв зургийг л харсан. Харин тийм би бас харсан зургийг. Ер нь тэг Gramix явж байгаа шүү дээ. Тийм. Gramix чинь ихтэй 2 жилийн өмнө шүү дээ. Хөрс өхөх дээр шүү дээ. Тийм хөрс. Bronzax гэдэг пост YouTube хийдэг. Бас л гинэн байна да Gramix минь. Тэгэл тиймэрхүү юмнууд. Тэгэл жил болгон ямар нэг юм болохоор ингээл Gramix тэр нөгөө YZ Vandebo тэр идийг ер нь бол ингээл меншн тэгэл ах. Тийм тэгээд энэ бол нэрэнд нь ингээд нэг харгийн юм болчих. Мөнхийн нэг юм болчихж байгаа байхгүй тий. Сүүлийн үеийн яг энэ сүүлийн хэдэн жилийн юу бол яг яалтчгүй жоохон
цаагаараа мөнгөтэй л холбоотой болцсон баг. Тийм 10 хэдэн жилийн өмнөх бол ямар байсныг би мэдэхгүй. Хошин шогийнхаа айгүй их ядаг гэснийг санаж байна. Тийм бүгд бэлээ. Би бүр шогийнхаа ингээд харсан. Ингээл нөгөө нэг ингээл нэг мал дээр сууж байгаа. За одоо тэр саналаа өгөх гэж энэ даамаа гэл нэг тийм нэг скетч нэг байдаг шүү дээ. Нэг хідэн юм. Тим юм хийдэг байсан шүү дээ. Тэрнийг бол би үзээд би бол тухайн үед нэг ойлгоогүй юм шиг санагдаад ах юм. Тэр хүн саналаа өгөх хэрэгтэй байна гэж би яг боддог байсан. Нэрэн гэсэн. Нөлөөлцөн л байсан. Надад бол нөлөөлжсэн. Жоохон байсан болохоор нөлөөлжсэн. Gramix-ийн тэр би бол бас айгүй нөлөөлсөн гэж бодчих. Би яг тэр видеон дээр нэг юм яриад л идэг байсан. Яг тэр хүүкийн юун дээр юу гэж ярьлаа. Нэг хотхны тухайч ярьлаа. Ямар хотын тухай ярьлаа. Тэгснэ саналаа заавал саналаа өгөх гэж байгаа бол энэ хүнд өгөөрэй гэх нэг тийм улаан цайнл юм байсан юм ямар ч байсан. Тийм. Тэгээд яг тэр үед хэрвээ би тэр үед нэг 12 3 та хүүхд яг Gramix-ийг үздэг хүүхдтэй байсан бол гэтээ 12 3 та хүүхд сонгол өгөхгүй шүү дээ. Сонгол өгөхгүй шүү дээ. Гэтэл би дотроо бол ингээд энэ хүнд өгвөл сайн юм биш дээ гэж би бодох байсан. Яг л тийм л юм болсон. Тэгээд яг үнэхээр яг сонгол өгөх насны хүүхдүүд тэр үзчихсэн бол өгөнд нь ороод явчих байсан баха. Тэр нөгөө чи чин дүлгөөнийг айгүй их яадаг штэ тий. Жүжигчин дүлгөөнийг. Тэр дүлгөөн бас амар урт юмнууд оролцсон байсан тий. Бид ингээд нэг бүрчлэн. За энэ машин бол ийм учиртай. Үгүй зүгээр дансаар харуулаа штэ гэж. Тэгээд ингээд ийм учиртай гэд баахан тайлбар оролцсон байсан. Чи тэрэнд бас итгээгүй юу? Би итгээгүй. I'm sorry. Заяа. Тэгтээ гүй тэр Монгол хааны жүжиг дуусаад ингээд бүр дууссаны дараа би нэг бит хоёр арын тайзны нэг хинтээ баскетаа олцох гээд ингээд хүлээжсэн. Тэгэхэд л амар лаг машинтай гарч ирсэн шүү дээ. Бүр ингээд амар лаг машинтай заяа. Maybach үлээ, Porsche үлээ, ямар ч үлээ мэдгүй амар лаг машинтай гараад явсан. Тэгэхэд хажууд нь жүжигчин дооё моё бол ингээ зүгээр алхаа явжсэн. За бүр бит хоёр ингээ хараад ингээ вау гэж бодсон. Яг үнэхээр жүжигчин хүн эртүүд зараа тийм мөнгөтэй болох уу гэдэг л байхгүй. Би бол тийм амарлаг машин авах уу эсвэл та нөхөр нь юу идэв? Нөхөр нь салцсан мэт дээ. Битгүй ш. Нөхөр нь бүр амар пост оруулагдсан шүү дээ. Тийм өөр ингээд юу гэдэлээ драматай юм аа. Мөнгө хааны хайр тэнд байдаг гэж үгээ за. За тэгэл юу гэсэн мэлээ өөр чин нэг тийм янз бүрийн постууд хийдсэн нөхөр нь бол салцсан байхгүй юу? Монголд ирээд тэгээд ер нь бол тэгээд тэр хоёр чинь хамт амар пост мос хийдэг. Хамт тэр нөгөө нэг яг бүр хосын нөгөө нэг жормор ороод байсан. Тэгсэн тэгэхэд тэрэн дээрээ болохоор нөгөө нэг Америкт амьдарч байгаа тэр залуу нь бол ингээл өвбөр хийгээл амарлаг ажиллаж мажлал нөгөө ихнэр нь сурч мураал тэгж явсан гэл тэгээдсэн. Тэгээд ирээл тэгэл салаал тэгэл амар өнгө орсон штэ гэж. I'm sorry. Тэгтээ яах вэ? Тэгээд happy level одоо тэгээд яах вэ? Тийм би энэ дээр яг бас л эсрэг гэх юм уу? Эсвэл хажуугаар нь юм хэлэхэд одоо гадаад олны яг нөгөө нэг би тэрийг спортлж байгаа гэж хэлчихдэг штэ тийм. Тэр тэгээ бас мөнгө авсан үгүйг мэддэггүй штэ тий. А гэхдээ ингээд бас үзэл бодол нь бас байж болно штэ тий. Одоо нэрнгээсээ Обамаг дэмжижсэн өнгө дээрстэй байдаг те зөндөл байна. Beyoncé те Jay-Z тэднэрт бас те мөнгө хэрэгтэй үгүй юу гэдгийг мэддэггүй штэ. Тийм. Монгол ядуу байгаа нь ялгаатай байгаа юм л да. Beyoncé биш байгаа нь ялгаа байна тий. Тэнгүүд бүгд автоматар мөнгө авсан гэж. Тэнгүүд ингээ байнга бид нар олонний танил хүмүүс ингээ идүүлээлэн штэ те дэмжсэн хүнийгаа. Тэнгүүд чиний хувьд ардын нам муу байж болно. Гэхдээ тэр чинь л бас нэг улс төрийн байгууллага нам штэ. Тэгээ сонгуульд нэр дэвшиж байгаа, арчилсан улсад нэр дэвшиж байгаа нэр дэвшигч. А тэгээ автоматар арчилсан нам нь байна уу, хүн нам нь байна уу? Автоматар сайн хүмүүс гэсэн утга бас биш штэ тий. Тэнгүүд үнэхээр тэр хүнийг дэмжиж байгаа хүн дуурах ирэхгүй болгоо ичлаа гэж бас айгаад байгаа байхгүй тий. Тэнгүүд олонний танил гэхээрэл улс төрийн үзэл бодолтой байж болохгүй юм уу? Хайшин. Тэнийг нэг дэмжиж болохгүй юм уу? Гэдэг мэдээж мөнгө аваад дэмжиж байгаа бол чин сэтгэлээсээ дэмжиж байгаа гэсэн үг биш учраас буруу болчихж байгаа. Тийм. Гэтэ энэний үр дагаварт ямар ч олонний танил хүн чин сэтгэлээсээ ямар нэгэн намыг дэмжих боломжгүй байдалд орчуудаа
энэ төр чинь хамгийн их нөлөөлдөг хүмүүс өөрсдийнхээ итгэл үнэмшлийг ярьж болох байхгүй. Тэнгүүд ярьсан болгон өөрийнх нь үзэл бодолтой таарахгүй болонгууд ууралдаг, чи мөнгө авсан гэж дайрдаг нэг чи хужаа, чи мөнгө авсан гэх нэг юм гурван бид нар хараадаг юм байгаа шүү дээ. Тийм юм руу ингээ оруулаа хийцэн. Одоо бол би бол тийм дуртай дургууг хэлтгэхээс бол айж тийм. Яг хөө би бол жижиг гаралтай. Гэхдээ хэрвээ цаашдаа ингээд ил тод яри гэх юм бол би олайж ийн. Чи мөнгө авлаа гэхэд унах юм биш үстэй. Тэгээ надад ардын намаас хүн таалагдвал яах юм? Болохгүй юу гэсэн үг автоматар гэдэг ч юм уу нэг тийм байдалд. Яг би ихтэй арчилсан юм их л та. Тэгэнгүүт ингээд анханасаа ингээд одоо чи бол ингээд би арчилсан ер нь бол ингээд чиний үзэл бодол ингээд подкастаар бол ингээд явж байгаа шүү дээ. Номи бол яг иймэрхүү юм ярьдаг, ийм юм ингээд ийм бодолтой хүн гэдгийг бол ингээд манай сонсогчдод бол ингээд мэдчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэрнээсээ одоо тийс өөр ч юм уу эсвэл гинтгийн ингээд гинтхэн нэг тим юм ярьдгүй байж байгаа гинтхэн би тэр хүнийг дэмжиж гин гэд ингээ гараад ирэхээр бас хүмүүст нотоос зөв тийм байна. Тийм одоо нэг энэ цонгуулын үеэр гараад ирсэн амар сас юм биш сас ахгүй юу. Тэрнээс биш ингээд юмыг тэр болж байгаа үйл явцыг ингээд за би бол энэ дээр ингэж гинөө гэх ингээд үзэл бодлоо ингээд халтхан ингээд хэлжсэн хүмүүс бол ингээд өөрөө аахгүй. Тэр надад цэцэг бямбагийн тэр нэг юм пост хийсэн шүү дээ. Тэрний хувир юу юм аа хийж байгаа пост нь яг ингээд эхний пост нь юу байлаа би bipolar гэхгүй. Эхний пост нь нэг юм тийм байсан тийм эсрэг байснаа дараагийн пост нь ингээд шууд юу яцсан те хуурцсан. Тэгэхээр тийм байж болохгүй байхгүй. Тэгэхээр их анханасаа л би ийм байсан. Миний нотлох баримт бол ийм байна те. Би бол энэ үед би ингэж хэлжсэн, би энэ үзэл бодолтой яг үнчээр одоо ч гэсэн би ингэж явж байгаа гэдэг тийм нотлох юмтай байс би яах хэрэгтэй юм болов. Тийм байна шүү. Тэгэхээр анханасаа ер нь бол зөвхөн сонгуулийн үеэр биш байнга ер нь илэрхийлж байвал бас тэг дүлгэн чи угаасаа л амар олон дагагчтай байсан шүү дээ. Тэр үед чинь бас олон дагагчтай хүмүүсийн нэг байсан шүү дээ. 300-400 мянган дагагчтай ч болов. Тэгэл яг тийм олон дагагчтай байх тусмаа л үн хөлсөн амар өндөр болдог л ахaltaа. Олон хүнд хүрнэ гэдэг үүднээсээ. Тэнт. Одоо секс цагаан богд ор суруугүй тэр хүн амьд уу яана. Тэр одоо бараг санаа зовхгүй байна. Амьд үг мэддэхгүй нэг тийм ор. Яг ингээд нэг ийм үе мөчөд ингээд манай нөгөө нэг грейминг гэсэн секс цагаан. Манай подкастэд орж исэн хүмүүс амар их байгаа зү. Crazy. Тэгэхээр тийм л ах гэж би бодож гинөө. Тэгээд олон юм дуулдах юм аа бас эмхтэй нэг дуучин муучин байдаг та. Нэг панк рэптэй дуулдаг байсан. Энэмэн үү? Үгүй нөө нэг энэмэний зураг оппозиттэй дуулдаг. Хамгийн сайхан ч л мэдгүй. Хамгийн сайхан тэр хинд дуулдаг лээ. Нэрийг нь хэлээд яах юм бэ? Хээ үсгэр хэлдэг. Нэрийг нь хэлээд яхаа хорлоо гэдэг шиг. За би шууд орж ирдэггүй. Тэгшиг талаа юу? Тэр бол бас юу сонсогдсон. Чамд хугарах үнийн дүн байгаа юу? 1 биллион гэж тэгвэл би л хугарлаа. Харин хугарах үнийн дүн гэж байдаг баха ёо. Надад бол би бол байхгүй цагаад болохаа тэгээд ямар ч мөнгө тэгэл мөнгө олдно дөө. Тийм би бол яг нам бус бах хүн баха. Тийм би бол яг юм тэр нам илүү энэ нам илүү гэж бодохгүй байна. Тэгээд би бас өөрөө тийм улс төрийн амарлаг мэдлэг байхгүй. Тэгээд нэг юм яг үнэхээр санал манлаа өгөх болохоор би болохоор ээжтэйгээ нөхөртөө өгөө зөвлөлддөг. Гэр бүлтэй хурал хийгээд манай гэр бүл хаанахыг дэмжиж байна вэ? Тийм би хүн байхгүй. Одоо жишээ нь бата одоо хэрвээ тийм хүн дэмжиж байгаа энэ ингийн иймэрхүү гэх юм бол за гэж би өөр нь бол төрлийн байхгүй. Тэгэхээр би бол гинтгийн ингээд за би энэ жил тэр хүнийг дэмжихээр болж байна мэн гэх юм бол би болох явцсан байна гэсэн үг шиг. Би яавал яах юм? Би нэр дэмжиж чи намайг сохроор дэмжих үү гэж. За чи бол яг байж болох хаа найз минь олон жил. Яг ингээд тийм. За би энэ хүний ер нь мэднэ. Ер нь энэ хүнийг мэднэ. Тийм. Бит хоёр хамтын дундаа данстай байж үзсэн. Тэр данс ерөөсөө хорогдоогүй. Тэгэхээр би ер нь бол энэ итгэж байна гэдэг нэг тэгж бол хэлэх байх. Тийм. Ойрын одоо нэг
8 жил тий. Тийм хүндээ болоод яг ихтгэл үнэмшилтэйгээр саналаа өгч болох бах. Тийм. Тэрнээс шүүл би бол яг гинтгийн ингээд за би энэ гişүнийг дэмжихээр шийдлээ мэдлээ гэх юм бол ер нь тэгээд худалдагдсан байна гэж бодоорой. Тэгээд тэр худалдагдсан дүн нэг тэрбум хитэж тийм байхгүй заяа тэгэхээр маш өндөр үннийг нэрээ яах юм бол би аваад дэмжээл дараа нь хэлнэ. Надад тэгтээ 1 тэрбум өгсөн юм аа. Тэгээ тэр мөнгө чинь тэгэхээр улсын мөнгө штэ номи тэр хүн чинь тэр хүний мөнгө. Тэгээ би төрийн бус байгууллага байгуулад тэр мөнгө буцаагаад би улсдаа зориулсан. Тийм амар pop тий. Манай ерөнхийлөгч бас гарч ирээд гисэн юм шиг байна тий. Би ихнэр солиогүй, би ингээгүй, би тэгээгүй гэж бах үүргээ ярьсан гэсэн тий. Тийм. За тэднэр нь яг попперч байгаа. Угсаа уянгийн альтай хүн штэ. Уянгийн альтай байсан ч гэсэн жоохон юм ингэсэн тийм гол хэлсэн чухал юм нь би сонсоогүй sorry. 6 одоо дахиад ерөнхийлөгчийн сонгуульд дахиж нэр дэвшихгүй гэдэг амлалтрах юм бол өгсөн. Одоо ийм байнгын олон жил ингээ нэг ерөнхийлөгч байж болохгүй юм ерөнхийлөгчийн засаглал би ч гэсэн өсөхгүй байна гэсэн утгатай. Одоо парламент бол чухал мохол гэсэн утгатай юм бол хэлсэн. Тэр нь ер нь хамгийн чухал мессеж нь байсан юм шиг. Дахиж нэр дэвшихгүй гэж ер нь амласан. Өөрийгөө юу? Тийм. Ерөнхийлөгчд. Ингээд би энэ өөрийнхөө периодыг дуусгаад ингээд гарнаа гэсэн юм. Тийм. Уг нь яаж исэн юм цаа чин баг насаараа ерөнхийлөгч болъё гэж бодож исэн юм. Үгүй хүмүүс тэгж бодож исэн. Нөгөө бид нар чинь нэг ерөнхийлөгчийн засаглалтай болчлоо гэл тэгээд байсан шүү дээ. Ерөнхийлөгчийн засаглал гэж зөв үг хэлээд байна уу, буруу үг хэлээд байна уу? Ямарсан нэг хүний юунд орчлоо гэд айдсайг их байдаг шүү дээ. Арч суус биш болж ийн гэд. Тэр нь тэгэхээр тэрний эсрэгэл юм хэлж байгаа юм да. Гэтэ тэр нь тэгээд яг уу. Гэтэ одоо манай ерөнхийлөгч чинь одоо дахиад 4 жил баг гэсэн үг. 3 жил байгаа юу? Харин мэдгүй. Сая чинь 2023 он хэдэн онд харин гарлаа. 23 он бол одоо дахиад тийм 4 жил байгаа гэсэн үг. 22 он билүү? Тий. Тэр дахиад 3 жил байгаа шүү дээ. Тийм байна. Тэр бол хуулийн дагуу бол хүрэлцэх гэсэн ч өөдөөс мим гэж гарч ирж тавьчих. Хамгийн ихний илэрсэн амар юм бэ вэ? 21 онд болсон юм байна. Presidential term. 21 оны 7 сарын Жун чин 6 илүүд болов уу? 6 илүү. Тийм. 6 сарын 25-нд. Тэгвэл бас төгчл байгаа юм байна. 2 жил үлдсэн юм байна. Өдөр чи 25 он биз дээ. Йоо, тавчдаг. President of Mongolia. Яг өсөж төрсэн нутаг нь юу гэж байна? Улаанбаатар л гэж байна. Боорн Улаанбаатар гэж байна. Зүг. Им байна. Зэ. Юско хусчихлаа шүү гэнэ. Манай эмэгтэйчүүдийн группаас байдаг хгүй ээж их чидэр байдаг. Бас л яг нэг л юм ярьж байна. Тэгээд би ингээд чи хэрвээ ямар нэгэн супер павертэйсэн бол ямар супер павертай байх байсан бэ? Хүн имжилдэг супер павертай байсан. Сакура шиг. Нарутогийн Сакура шиг. Oh, that's so cute. Тэгжээ. Эсвэл би нэг дандаа боддог учраас надад амар билээ хариултууд байна. За, юу вэ? Хүний бодлоо шүү. Бирд над дээр ирээд 3 хүслийг чинь биелүүлэе гэх юм бол эхлээд би хүн имжилдэг болмоор байна. Хоёрт би ямар ч хүнийг имчилнэ шүү дээ. Хорт хавдар бүх юмыг нөгөө юу гэнэ катара шиг тэрэн шиг. Хоёрт нь болохоор би юуч энгийн хүнээс 1000 дахин хурдан сурдаг болмоор байна. Одоо ингээд YouTube-ийн бичлэг татаараа үзэл би ингээд шууд сурна. Шууд пиу ингээл орчдөг. Нөгөө Matrix шиг тэг кунфу мөнфүг шууд сураалаа. Шууд сураал. Надаа үзүүлчихэл юм ба би шууд сурчдаг. Тренинг хийх шаардлагагүй. Хэл мэлийг те номын уншаал тэгээ шууд сурчдаг. Бүх хэлийг. Номын уншихгүй баг номон дээр ингэж гараад байвал ингээд сурчдаг. Тэгээд гурав дахь нь болохоор нисдэг болмоор байна. Нисдэг болох гэдэг. Би бүр нэг дандаа унтаж чадахгүй болохоор боддөө. Чинийх юм. Минийх нь штэ хүний бодлыг унших.
Тэ сонголтоор юм уу? Баян сонсогдох юм уу? Баян сонсогдохгүй. Тэгвэл амар тий бас. Сонголтоор аш. Зүгээр хайлт ингэ зүйлт мөлтөр ингэж байгаа ч юм уу. Тэг ингэ нэг сонгочдаг тий. Тэг нөгөөх нь болохоор юу ахгүй юу? Телепорт. Оо nice. Гэхдээ би invisible телепорт. Би одоо яг одоо оюун эрдийн байгаа газар очиод би invisible ингэ хармаар ань юу хийж байгаа юм. Чи ихтэй кинонд Жолноор уйлж гин үү, ван дотор уйлж гин үү, эсвэл хаана яаж юу хийж хийм хармаар байна. Телепорт чинь байгаа газар мэдэх очих газар харах хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэ харахгүй. Зүгээр надаа лувсан юуны химлээ. Оюун эрдэн химлээ гэж. Лувсан жамцал уу? Биш. Лувсан хиний оюун эрдийн байгаа байршил дээр нам яг одоо үл үзэгчээр телепорт хийнэ үү? Чи секс хийж байл яг уу. Тэгэл харчаал маань навш чинь гимшгүй байна уу? Тэгэл буцаж ирээд л да. Ер нь тийм супер парт бол гэж бодож байна. Дахиад нэг юм бэл. Дахиад нэг нэмээ гэвэл би чиний над сурдгийг чинь авлаа. Би чамд өглөө хэрэгтэй скил байгаа сте. Аюу хэрэгтэй скил яг ингэ. Төсөөлтөө бүх юм сурахад амар амархан гэваад тоо. Тэр нөгөө юун дээр ягаад тэгээд идэж шнэ everything all at once дээр тусдагдаг те. Айгу амт сураад идэж штэ ягаа. Кунфу мөнфу газ өөр параллел университет нэгээс нь шууд авч маа те. Тийм. Бусад параллелийнхаа чадварыг авчдаг штэ те. Тэгэж мэгдэг тийм. Эсвэл тийм ч юм уу те. Тийм байс байж болж байна. Надад чинь таалагдлаа. Зүр залхуу хүний супер павер. Эсвэл зүгээр ингээд инкэт ингээд гэр цэвэрхэн болдог. Зүгээр инкэт бүх юм байранд очдог. That'd be nice те. Инкэт зүгээр Улаанбаатарын бүх юм ингээд цэвэрхэн бол. Эсвэл амар хурдан нөө флаш маш шиг амар хурдан байх юм бол гэл цэвэрлж те. 10 секунд л болно. Тийм миний хувьд болохоор ингээд энэнийг айгу удаан хийж байгаа. Тэгээ энэ миний ингээд доош хурааж газар ингээд те. Тэнгүүд гэрээ янзын цэвэрлэлцэн гэтээ бүтэн өдөр чинь бүтнээрээ байгаа. Цэвэрлэгэнд л зүгээр л нэг 5 минут. Үгүй за цэвэрлэгээ зүгээр баг юм шиг. Тийм тэгтээ 5 цаг цэвэрлсэн юм шиг. За maybe. Гэтээ тэгэх юм бол амар ядарга бах тийм. Өдөр дуусчихгүй амар хэцүү бах. Бүх юм амар өөртөө амар удаан санагдаад. За тэгээс шууд препарат бол би оюун эрдэнэ очиж харъя гэж бодож ирсэн. Оюун эрдэнэ ч юм уу эсвэл саксан богд ч юм уу эсвэл яг энэ батг гарсан шүү дээ. Яг бүр төв зэгт нь батг ч юм уу юу чинь. Таны 3 дахь нүд юм шүү. Нэгц. За тийм байна да. Өнөөдөр хоёлаа уулын захиагаа уншиж гэж бодчихсон. Захиагаа уншиж уу? Уншин штэ. 30 минут л болсон байна. Би 1 цаг болсон мах гэж бодчих байна. Чи хурд яриад амшиг болчих. Чи тэгээ сая нөгөө Бээж явсан? Тийм би сая Бээжин, Бангкок хоёр орчоод ирсэн. Бээжин амар сонио Бээжин гэдгийг хотоор нь ярьчаад Таиланд гэдэг улсаар нь яриад байгаа байхгүй юу? Бээжин тэгээ Бангкок орсон. I wanna Bangkok гэсэн. Okay. Good. I wanna Bangkok. Тэгээд Bangkok юм уу тэний чинь? Үгүй юу Bangkok хий. Тэгээд Universal орсон. Чиний орсон Universal орсон. Яг жилийн өмнө миний орсон Universal орсон. Бит хоёр нэг газар ятсан байд. Жилийн зайтай. Яг жилийн өмнө би яг 6 сарын 4-5-6 8-нд цэцсэн. Оо яг л адилхан юм тийм. Гоё юм бэлээ. Би би ер нь хүмүүс аялал жуулчлалаар явдаг штэ. Тэгэхэд зоо парк ороод идэг хүмүүст амар дургу байхгүй юу? Тэр нэг юм хашаан дотор байгаа амьтдыг харж яад юм бэ? Тэр амьтдыг харсан ч яалаа, байсан ч яалаа, Google дээч. Нэг амар god синдромтой заавалчгүй тэр нэг амьтныг амьдаар нарах гад. Таиландын Бангкокт байдаг штэ. Нэрээ нөө нэг та тийм юу л батсан юм уу? Бангкокт нэг тийм машинаараа явангуудаа шууд ингээд машинтайгаа шууд юм юун дотор орчдөг. Аагүй тийм яагүй. Бангкокт л хаана л ямар ч гэсэн тэр машинтайгаа явж гин тэгээ хажууд чинь зүгээр арслан ингээд чөлөөдөө явж байгаа. Африк уу? Тэгч. Бангкок нэг тийм газар байсан юм. Тэгээ шууд ингээд машинтайгаа л явж гин зүгээр машин дотор явж байхад чинь хажуугаар чинь ингээд жираф янз бүрийн юмнууд ингээд явж идэг. Тийм үс. Тэрийг бол зөвшөөрч байна. Тэр болохгүй юм тийм. Wild та ингээд нэг хит том хит жижигхэн хязгаарлалт биш бол болж байгаа байхгүй юу? Тэг ингээ өөрөө өсөж үржээд яадаг ч юм мэдгүй.
одоо Африкийн тэр нөгөө сафари машин Safari ride гэдэг тийм. Тэгээ нөхдүүд ингээл байждээ шүү дээ. Тэрийг бол яг ойлгож байна. Яг мэдхгүй нэг хашаан дотор хийцэн хоёрхан ширхэг байдаг те. So sad. Тэгээ өдөржин хийх юм байхгүй. Хоол яваг үстэй. Яваг. Тэгээ бас парк дург байхгүй юу? Яг тоглоомын парк. Тоглоомын парк гэж англиэр өгдөг лээ. Amusement park. Amusement park. Гэхдээ тий amusement park зөв тий. Тийм. Гэхдээ би зүгээр л гоё паркаар явж үзээгүй л хүн байсан юм байлээ. Гоё юм байлээ. I will recommend it. Тэр чи яг тэр нь ууслаа явж хамгийн гол шалтгаан байхгүй юу? Харин тийм би яг нэг тийм гоё юм төсөөлөөгүй байхгүй юу? Зүгээр л юм уу Аси харагч. Чи намайг тэгээ жилийн өмнө тийм явж байгаа чи намайг нэг тийм юм дайсан гэж тэ. Энэ яг ихтэй чи хүүхдүүдтэйгээ явсан учраас ойлгож штэ хүүхдүүд чинь тоглоно. Үгүй би тогломоор байхгүй. Би тоглох нь ахгүй би Harry Potter чинь би. Угаасаа танаа хүүхдүүд дандаа томдохоор тоглоомнууд байлээ. Дандаа амар юм бэл. Би угаасаа том охинтойгоо явсан штэ. Тийм штэ тэ. Тэг гоё юм бэлээ. Harry Potter амар гоёсан. Амар гоё юм бэлээ. Би бүр дахиад сумаар. Би тэгтээ YouTube-ээр явж идэрхүү 500 юм бэлээ шүү дээ. YouTube-ээр ингээд нэг хаяа хүүхдүүдтэй үзүүлэлт. Ээж нь энэ дээр суусан штэ гэж. YouTube дээр үзүүлэлт тэр нэг. Тэгтээ тэр нэг шашаа гэж тэр мөрөн шал мангар гайз. Тийм яг наалдахгүй л байлээ. Наалдахгүй байгаас яг тэгж арга. Гэтэ райдууд нь амар супер юм билээ. Хамгийн гоё Jurassic Park байсан миний хувьд. Тийм, хамгийн гоё нь Jurassic Park байсан. Хоёрт Harry Potter байсан. Гуравт чи тэр нэг амар Transformers-ийн суус юм уу? Суус. Сувдаатай юу? Үгүй би нөгөө Нима тэмүүлэн битгий суусан. Тэр гурав ер нь угаасаа супер байсан. Yeah. Crazy. Гэтэ би яг юу болчихсон санахгүй Transformers дээр. Тийм бичлэг санаад ах чи байхгүй юм байна. Амар юм бэлээ гэхдээ гоёсэн. Ингээл дууссан. Jurassic Park-ийн хамгийн гоё юм нь яг ингээл зөксөн гот өөдөөс ингээд нэг юу хин гүдэг те нэг амар том динозавр наашаа гүүгээл бид нар ингээл агшаа ухраал. Тэр амар гоё. Тэр хитээ бүр яаж тэгж хийсэн юм бол бүр гайхсан. Амар том ийм бүтээн байгуулалт байгаа шүү дээ. Тэр дотроо ингээл бүх химиг ингээл хийсэн л. Тэр амар план шаардлагатай байхаа тий ингээд. За одоо ингэж иргэнгүүт эндээс нь динозавр гарч ирээд тэгээ ингэж иргүүлнэ гэдэг тэр надад ажил амар сонирхолтой санагдсан. Тэгснэ нөгөө нэг Harry Potter-ын яг тэр нөгөө цайз нь ингээд амар том юм шиг харагдаад байгаа. Тий амар том амар хоол байгаа юм шиг. Гаднаасаа тэгж харагдахгүй байгаа байхгүй юу? Тийм тэгэл ороод вау гэл. Тэр нэг юм хадгалдаг юмнууд нь бас амар гоё. Цүнх мүхэ хадгалдаг тэр юм амар гоё. Бүх юм царайгаар байсан амар санагдсан надад. Тийм шууд царайгаа уншуулсаа шууд миний царайгаар миний юм онгоогоодчих шүү дээ. Тэр бэлгийн хүний царайг бас ялгана гэдэг бас. Тийм. Тэг хятад хүмүүсийн царайтай бас амар тэр бас айгүй амар санагдсан. Бүх юм болгоно л орж гарах болгонд царайгаа таниулж явах гэж. Зургнууд нь Harry Potter-ын зургнуудыг яг хөдөлдөг шиг тэр нь хөдөлж байгаа нь амар гоё. Амар гоё исэн. Тэр ихтэй амар сайн хийсэн бэлээ. Амар сайн хийсэн. Барилга талаасаа, интерьер талаасаа. Тийм. Яг ингээд бүх деталь, бүх юмыг айгүй гоё зөв хийсэн. Чулуу юу гэдэг. Чулууч юм шиг. Тийм. Гэтэ яагаад чулуу их юм чинь зүгээр парк штэ. Чулуунуудыг бүгдийг нь авчраад ингээд ингэчихэж байгаа бах таа гэл амар их тэгж бодогдсон. Зарлалтай харагдчихсан. Тэр нөгөө Jurassic Park-ийн бас нөгөө нэг юм нисдэг юм юутай тэрэн дээр суусан. Суусан. Тэр нь гэтээ тэр яг нөгөө эдийгээ бодвол арай жоох хөхтих. Minionтэй райд бас амар хөөрхөмсөн шүү дээ. Minionтэй дээр суужсэн. Minionны ертөнцид нэг удаагүй юм байна. Minionны тэр нүг яг ороод яадаг тэр ертөнцөөс айгүй хөөрхөн байсан. Би тэгэд парад үзсэн. Яг тэр бол яг хүүхдэд зориулсан юм байсан. Тэг нэг өдөр л болсон юм бил ч тий та. Тэг нэг өдөр л болсон. Би нэг өдөр болсон. Энэ хэд маань хамт явжсэн хүмүүс маань нэг 2 хоног гэжүүл 1 хоног илүү байсан баха. Чи тэр хоног байгаагүй нөгөөд нь. Тийм би нөгөө хагасааныхаа хөтөлбөрт амжих гад хагасаанаас хагасааны хооронд явсан байхгүй юу? Бүтэн санд хөдлөөд буцаад тавтахад ирсэн. Тэгэхээр минийх нэг 6 хоног ийсэн юм уу? Тэг замдаа өдөр нь явчихж байгаа л. Замдаа нэг өдөр нь алдаал. Тэгэл за Бээжин тэгэл нэг л хонс юм байна.
Universal үзэл. Тэгээд дууссан баха. Тэгээд цаашаа Бангкок очсон. 4 хоног юм шүү дээ. Тэгээд Бангкок 4 хонсон билүү 3 хоног лөө нэг тиймэрхүү. Бангкок ямар санагдсан? Чи өмнө очижсэн уу? Очижсэн. Гэтэ 17 8 онд очижсэн юм. Одоо бараг 10 жилийн өмнө ээж автай, боргилтэй. Бангкок, Фукок гэж явжсэн байхгүй юу? Тухайн үед чинь Фукокийг чинь хинж мэдтгүү байлаа. Тэ Вьетнамын одоо хүн болгон очдог бас арал. Тэгээд тэр үед чинь усан паркт нь очингууд 5 хүн л байж мэддэг байсан байхгүй. Тэгсэн чинь надад амар өөрлөлт юм байлээ. Тэр үед замаараа Бангкок орж исэн. Тэгээд тэгвэл ерөөсө тэр үед очиж исэн газруудаараа очиагүй аав ээжтэй явж исэн юм чинь. Одоо би чинь бие даасан насанд хүрсэн хүн хаагур явах нь тодорхой. Тэгэж юу хэрэглэх нь тодорхой. Үнэн. Яа. Хотлаа. Тэгээд гоё. Таиланд, Бангкок амар гоё эсөө. Гэтэ одоо чинь өдөрт нөгөө борооных нь үлрэлэн юм билээ штэ. Амар чихтэй халуун байдаг юм билээ. Тэгэл гинт бороо ороод гинт алга болоод бороо. Тийм дандаа бүрхэг амар халуун. Бэлтэр яг амар халуун байхад мэдсэн шиг байна. Их бороо. Өвөл яг хамгийн гоё яг мих бороотой биш. Тийм бүр амар халуун биш. Тийм. Байдаг гэдэг тий сезон аль жуулчлалын сезон. Гоёс шүү. Бид нар яг нэг ковидтай нэг тэнэг үед бачижсэн. Баян ингээл хамарлуу ингээл ёо. Масктай яв гэдэг. Онгоцон суух гэсэн чинь заавал шинжилгээний бичгээ үзүүлгээл. Заавал нэг имлэг дээр очиж шинжилгээ авч явсан юм тэнэг гэсэн. Ковид үед хэцүү ит. Одоо тийм ерөөсөө байхгүй. Гоё л тий. Бангкок гэсэн гайгүй ойрхон л санагцсан. Яг зөв нислэгээ сонгоод явах юм бол өдөрт очиж гал юм бэл. Гайсоо, сайхан амарсан. Заашгүй дээ ёо. Баярлалаа. Бүүн ажил гэсэн маань нэг амарлаа да тий. Одоо ч нэлээ удаан амрах юм шиг байна да. Чи юу хийж вэ? Хивс хийд юм уу? Нөө ингээд би машинтай болцсон. Nice тийм үү? Машин. Надад бэлгэлсэн. Оо nice. Би нэг айгу удаан ярьж байгаа байхгүй юу? Тэгээд надад төөгийг бэлгэлсэн. Тэгээд баярлалаа төөгийг. Хүс төөг. Кактусын Мандели шоугийн өөр юугаар хэлж болох вэ? Дон төрөлтөгш. Донисан. Тийм цаа чи хийс хийн гэжсэн байхгүй юу? Тэг өөрөө хийхгүй байгаа юм гэсэн. Тэг жил хадгалцсан чи явах уу гэхээр наавъя гэд. Тэг би аль хэдийн бас 6 сар хадгалчлаа. Гэтэ одоо ажилгүй болсон учраас би яг хивсээ хий гэж бодож байна. Nice. Та нар хивс надаас аваарай. Pause please club. Би хивсэх юм уу яг тийм. Та хэд зүгээр эхлээ би сурах явцдаа туршилтын хивснүүд өгье. Манай хивс бараг тэгж хийсэн үү? Тэгж хийсэн баха. Эсвэл гараараас ч хийсэн байж магадгүй. Чин гараараа ингээд тавт хийж болт юм лээ шүү дээ. Тэгээд артал нь ингээд нөгөө юугаа наачдаг юм лээ тий. Тэний чинь ингээд илүү клин харагдуулахын тулд ийм ус усдаг шиг машинаар ингээд хустын билээ шүү дээ. Тэг ингээд энэ менюгээр нь ингээд сүрдээсэн юмнуудыг ингэж хэлбэр гаргаж хусангууд энэ нь ингээд ийм гоё харагддсан байлээ. Одоо яг би тэгэх гэж үзнэ гэж бодож байгаа. Тийм. Хөөрхөн шиг байна. Тэгээ сурнаа. Явж сурнаа. Юу ч гэсэн подкастн дээр хэлчихье. Өөрөө өөртөө сануулахын тулд. Явж сурна гэдэг нь гадагшаа явж байгаа. Do it please for me. Чиний өмнөөс би сураад. Миний өмнөөс сураад өгөөч please. Тэгээ ирээд надад мэдлэгээ хуваалцаа. Тэгээ хоёлаа хамт юм бий гэж. Тэгээд NGO байгуулж үзт юм уу? Чи хамт NGO байгуулах уу надтай? Тэгэл та. Яг seriously ярьж байгаа шүү. Би яг serious 3 ажлын төлөвлөгөөгөө та бүхэндээ ингээд илэн далангуу нээлттэй хүргэлээ. Вай. Хүүхдийн төлөө юм уу? Ямар юуны төлөө? Oh no, I don't care about kids. Oh my god. Тэгвэл хүүхдийнхээ төлөө өөрөө л ажиллаа. Чиний наад зүгээр нэрээс тофаны яшаа шүү зэлэг гэж. Занаад. Юу хүүхд аа. Аркера. Өөрөө төлөө NGO. Бодлоо. Rehab центр юм уу гэж. Архинаас гаргаж өгдөг үйлчилгээтэй. Одоо ингээд хотын талаар янз бүрийн хууль журмууд батлагдчихж байгаа шүү дээ.
тэрэнд хяналт хийдэг тийм NGO гэж бодож байгаа. Тэгээд хотын соёлыг бас ингээ гоё сургалт мургалт оруулдаг. Тэгээд архитекторууд гоё урьж авчирч лекц хийдэг. Тийм архитектурын эвлэлийг хийхгүй байгаа ажлыг хий гэж бодож байгаа. Nice. Гоё цуглаан ивент хийдэг. Тэгээ нөгөө гэр хорооллыг сайжруулах төслүүдэд хөрөнгө оруулдаг гэдэг ч юм уу тийм хоттой холбоотой гимнууд гэж бодож байна. Даханда. Nice. Наачаан өстой гоё юм байна. Баярлаа. Би бас нэг юу юм. Ямарчсан хүүхдийн төлөө за хүүхдийн төлөө би өөрөө ажиллаж байна. Тэгээд нөгөө зураг зурж байгаа. Зураг зураад би бүр ингээд чиний сүүлийн зурнууд чинь бүр амар сайжирсан билээ. Харин тэрнийг одоо борлуулах хэрэгтэй. Эхлээд би ингээд нэлээд өөрөө жагаад үзэсгэлэн гарга. Гэртээ нэлээд сайн зурж агаад тэгээд ер нь эхнээс нь ингээд жоохон борлуулж морлуулах юм хийх бах. Гэтэ би ингээд өөр юм янз бүрийн техникүүдээр би юм ингээд яах гэдэг аахгүй юу, юм хийх гэдэг байгаа. Тэрнийг ингээд цуглуулаад яаж хийх үү гэдгийг ингээд YouTube хараад ингээд ягаал юм л та. Гэтэ гэрийн нөхцөлд бас хийхэд жоохон юулаад би бүр ингээд зүлгэж мүлгээд бүр ингээд шороо тоостой шороо тоостой болох гэдэг аахгүй. Студиотой болохоо байлаа. Би хевсээ хийдэг. Би бас гэртээ хевсдмээр байна. Тийм. Тэр чинь ингээ битүү юм болно штэ. Тийм ямар ч сан тэрнийг хийн заяа. Гарын яг өөрийн гараас гарч байгаа тийм зурагнуудаа хийн. Тэгээ тэрнийг гой борлуулна. Тэгээд барлуулахгүйсэн ч явах те. Тэгээд найз маань нөхөдтэй тийм бэлгэлээж үнэлээ да. Тэгээл тэнгуүтээ би бас нөгөө юу яаж байгаа гой бодог оруулж ирж байгаа тэр нөгөө тийм биш шнэ chalk paints тэрийг яриач тэр аяга гоё юм болох нь тэр ямар учиртай бодог юм Annie Sloan гэдэг эмэгтэй юм билээ бүр амар олон жилийн өмнө chalk paints-ыг гаргаж ирсэн. Тэгээ амар eco friendly, cruelty free бүр юу ч бодож болдог. Юу ч бодож болдог. Тэгэл ингээл гоё янз бүрийн нөгөө лактай юм тавилга гэдэг шүү дээ. Тэднийг бүгдийг ингээл бодоод нэг слой гэдэг чинь юу гэдэг вэ? Нэг давхар бодчихад дахиад татаачаад дахиад нэг давхар бодоход тэр чигтээ ингээд амар гоё болчихно. Зүлгэж мүлгэх юм шаардлагагүй. Тавилганы бодог, тавилга, пилта, хаан бүх юм ботон зураг зурсан ч болно. Тэгээд тэр тавилган дээрээ буцсан тавилган дээрээ гоё стенсил гаргаад ингээд янз бүрийн зураг мургаад зурсан ч болно. Тийм бодлохгүй юу. Тэгээд тэрэн лөө манай хадам ээж үйлдвэрлэл нь яваад ингээд бүр танилцаад бүр одоо аль байсны стокист нь болж байгаа. Тэгэхээр тэрнийгээ оруулж ирээ тэргүүрээ би нөгөө нэг тавилгануудаа реновашн хийн гэж амар ярьдэн штэ. Тэрнийгээ хийн. Чи ер нь заавал спейстэй болох хэвээр би бүр амар заавал спейстэй болохоор болсон. На тавилга чинь бүр заваа юм билээ. Амар заваатай юм. Тэгэхээр би яг гоё спейстэй болоод тэгэл гоё нөгөө нэг тавилга реновашн хийж байгаа гоё бичлэг юм уу хийгээл будгаа боорлуулчин. Тэгээ дээрэс нь тавилгаа бас боорлуулчин. Тийм юм хийн. Тийм. Тэгээ төвшөө дахиад би бас нэг хүнтэй хамтраа тавилга оруулж ирэх гэж байгаа. Яг гоё үйлдвэрээс нь юу яаж оруулж ирэх тавилганууд. Тийм юу тэгш ус сайтн дээр байрлуулаад өдөр тутмын тавилга одоо хөдөлтөж авахд боломжийн тавилга юм уу? Эсвэл илүү юм илүү одоо юу гэмтэй? Илүүч байж болно боломжийн ширэг гэх юм уу? Хоёр төл янз бүр баа. Тэг гол нь үйлдвэрлэлд бас ингээд бас яваад үзсэн хүнтэй хамтраад ингээд хийх гэж байгаа. Окей, nice. Яг архитекторудаа болоод ингээ өөр юм руу хайлтарч ундгэл юм байна. Хайлтарч унсан ч нэг жоохон нэг амар хоолохгүйгээр интерьерийнхаа үзүүрээс атгачаад ингээ жоохон атгсан юугаар л явах гэдэг шиг. Харин тийм би бас одоо зураг зурхаас нэр үндэл залхаж байна ёо. Үнэхээр нэрээ AI хурдан гүйцээ зураад өгдөг болоосай л гэж бодож байна. Хүмүүс ч нөө AI-д ажиллаа алдахаас айж байгаа шүү дээ. Би бушуу ажиллаа алдмаар байна. Яа, ингэ суудсан чинь яг хүл амар болчих. Ямар ч гэсэн нэг тийм нэг гоё бүтээлч юм хиймээр гэж бодоод байгаа шүү. Бүтээлч тэгээд хүмүүст хэрэгтэй. Тэгээд харахад бас гоо үзмжийн хувьд гоё тиймэрхүү юмнууд. Намын хувьд болохоор нэлээ нийгмийн талбараа би бүр үнэхээр яг socially айгу тийм гоё юмнууд хийх гэдэг тийм нөлөө үзүүлэх үйц. Тэгтээ миний би бас нөгөө манлайлалын хөтөлбөрт яваад байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр ингээд сонсох тусам би манлайлагч биш гэдгээ ойлгоод байгаа байхгүй юу? Зүгээр холдчихэд нас. Манлайлагчийн сургалтанд явангуудаа за би биш юм байна. Одоо ингээд улмаа штэ тийм импостер синдром биш үү? За ингээд
яг манлайлагчд байгаа байхгүй тий ингээ юм яриад бусдыг манлайлаад ингээд өөрийнхөө кост дагуулаа явж штэ хүмүүсийг уриалаад нийлүүлж чадчихин. Би тийм хүн ерөөсөө биш юм бэлээ. Бас яг өөрийгөө би тэр эндэр дээр төсөөсөн байхгүй юу? Би ингэж чадах байсан бол би өөрийнхөө итгэдэг кост ингээд хүмүүсийг уриалаад ингээд яаж чадах болов гингүүд би тийм openly тэгэж чаддаг хүн биш л юм бэлээ. Би ер нь хэрвээ яг жоохон дасчиж нийгмийн сайн сайхны төлөө гэж бодох юм бол би дандаа араар нь л ажиллах төрлийн in the background тийм нэг юм 3 төрлийн activist гэж байдсан байна. За. Нэг нь одоо яг юм хүмүүсийн урд гарч уриалан дуудаж хөдөлгөөн үүсгэдэг activist гэж байгаа байхгүй тий. Нөгөөх нь марчиж нөгөөх нь болохоор өөрийнхөө ойлгосон хоёроо л цээжилсэн байдаг юм. Нөгөөх нь яг ийм NGO гэдэг ч юм уу тий. Арын албанд хүчин зүтгэж одоо энэ дуу хоолой хэрэгтэй чимээгүй активист яг ажлыг нь хийх хүн бас хэрэгтэй шүү дээ тий. Ажил хийдэг хүн нь би юм шиг байна гэдэг ийм чимээгүй активист хүн юм байна. Гээл дүгнэлт хийгээл байж ин. Тэрнээс би голынх нь яг гарахгүй юм байна. Голынх нь яг нэг хослуулсан байд. Хослуулсан байд юм бол яа maybe. Нэг дундх ажил хийдэг. Дуурчдаг, ажиллаж хийждэг юм болоо мэддэг. Яг тийм манлайлагч активист одоо активист гэдэг байна шүү дээ. Тийм хүн бол бас биш юм байна. Эсвэл би яг активизм хийж байгаа юмдаа яг 100% итгэлтэй чадахгүй болохоор тэрийг уриалахад амар хэцүү болчихж байгаа байсан байж магадгүй. Би ингээ бодох болгонд одоо энэ хоёр эрдний огцруулах тал дээр ч гэсэн би яг 100% огцруулах хэрэгтэй гэж хэлж чадахгүй байхгүй юу? Мэдхгүй байгаа болохоор буруу байвал яана гэдэг нэг юм итгэл үнэмшлийн хувьд голд нь орчоод. Энээсээ 7 төр юм болчих үү дээ. Одоо чи хевснийхаа төлөө чи активист гэж байна. Тийм би одоо зоопарк хевс эко френдли эко шүү. Тийм зоопаркны эсрэг бол ингээд дуурч чадчих. Би үнэхээр тэрэнд итгэж байгаа учраас. Тэ бүх зоопаркийг хай гэж. Гэхдээ тэгээ явахгүй л байгаа юм та. Тэгэхээр активист биш байгаа байхгүй юу? Тэгээ би дургу тэгэл болоо. Тэгэхээр яг хөдөлгөөн үүсгдэг хүн биш юм байна л та. Eat, train, sleep, repeat, success. Яг зөв. Би хичнээн трейн хийж байгаа ч гэсэн sleep, eat хоёр нь айгу муу байгаа гэж. Тэгэхээр чин чи тэгэхээр амар юм 3-2-ыг алдаад байгаа юм. Харин тэгээд байгаа бүр ингээд eat, train, sleep бүр яг юм билээ шүү guys. Хэрвээ яг тренинг, жим хийж байгаа бол тэгэл яг л eat юм бол амар чухал. Унтах бас амар чухал. Яа. Би бас юусэн унтаж чадахгүй болчлоо. Яац юм бөөм мэд. Шүн мань бас шээж мэгээд байгаа шиг. What the fuck Синдрэ? Are you fucking kidding me? Are you хөгшөрхинг? Are you pregnant? No. Pregnant болоё гэвэл би барыг нэг 5-6 жил тэгээд хүлээнэ. I need to build my success. Чиний 4 дахь хүүхэд миний анхны хүүхэд хоёр таарах гэдэг байна та. Оо, гоё таа тэгвэл. Гоё таа тэг. Let's play that mommy. Сэндэр бүрээ ингэжлээд би тэнд паникцсан. Oh my god, ийм амар хэцүү юм уу? What the fuck? Хэлэхгүй яасан бэ? Чи 4-5 жилийн дараа юм планд хийж байгаа юм байна. За нэр явж сурчаад тэнцэнэ гоё хүнтэй танилцаад тэгээд энэчний ирээд гоё хүүхдээ гаргана гэвэл эсвэл тэнцэнэ бараг нэмсэн гаргах ч юм уу. Тийм болох баха. Хоёр хэл жил штэ. Сургууль чинь, мастер чинь. Тэгээ 100 Монголда ирнэ. Тийм явцсан юм шиг. Явцсан юм шиг яри те. Манифест. Тийм. Явна. Гоё. Ямарсан би гадаад хүнтэй суухгүй. Шимэдэггүй. Өөртөө орогдчих байдэ. За. Гадаад хүнтэй суумаар байна. Тэгэх юм бол би тэгээд Монголд амьдарч чадахгүй шин. Тийм хаашаачгүй наашаачгүй болчих бах тий. Тийм тэр хүн тэгэл Европ паспорттай хүн Монгол дээр амьдарх уу? Тэгж амар өмнөөс нь бодч мадаад. Тийм гоё газар амьдарч байгаа хүн Монголд юу хийнэ гэж ирэх вдээ. Хэрвээ гадаад хүн байв. Тэгэхээр чи л өөргөө золиослж байгаа шүү дээ шаа нэцэг их юм. Тэгэхээр лайлаа. No thank you.
За тийм байна. За захидлаа унших уу? Тэгээ. Сонсон баярлаа манайхан. Өнөөдрийн спонсороор бид хоёр байна гэж. Бид хоёр өөрсдийгөө спонсорлож байна. За биднэрт секс, бэлгийн амьдрал болон сэтгэл зүйн асуудлуудаас аль альнаас нь дөрөв захидал үлджээ. Тэгээ утгагүй хайр дурлалын захианууд ирэх шүү. 1 цаг болсон байна одоо. 30 минут. За эхнээс нь уншчих уу? Тэг. Хамгийн аимшигтай болзоо. Ямар захиан? Сэтгэл секс юм уу? Би одоо 21 настай оюутан өнгөрсөн жил нэг л өдөр гинэд за одоо болно хүнтэй үерхмээр байна гэж бодоод муур маань хүртэл ороо орсон байсан үеэр Tinder-ыг сонирхоод үзэхээр шийдлээ. Ганц шүний юм сонирхгүй гэж бодоод нэлийн удаан чадалсан нэг залуутай Instagram солилцож хэсэг чадалсаар уулзсан юм. Хит уулзаад үзэхэд хөөрхий намхан ч гэсэн өөртөө эвтэйхэн гайгуул залуу. Начиг 150 см охин л тоохгүй бол өөр хин тоохов дээ гэж бодсоор. Хит хитэн удаа оройн хоолндорч салхин гарч цахилгаан скутертэй зугаалж байлаа. Мөнгө муутай оюутанд бол романтик гэж жигтэйхэн. Тэгээд нэг өдөр яг 5 дахь удаагийн уулзалтын үеэр Орос найзтайгаа Монгол нь сайн уух уу, Орсын сайн уух уу гэж тоглоомоор уралдаж дуртай текилагаараа эхлүүлж дараа нь хямдхан водкагаар үргэлжлүүлснээр ёстой сүүлээ тавьсан. Эмэгтэй найзтайгаа хэн нь илүү травматай амьдралтай вэ гэд уралдаж уйлаад дараа нь бүжиглэж стрессээ тайлъягээд жижиг хотынхаа клуб руу орлоо. Оросд байд юм шиг байна шүү дээ. Чава сумын төвийн клуб ч үнээс илүү гэж хэлмээр. Тэнд нөгөө залуу таарад би аль хэдийн согтоод нүдэнд нэг таацныг шалал харагдаад. Найз маань харийгээд залуу намайг хөргөж өгье гэсэн юм. Замаар салхилъя гэж скутерээр явахдаа амар үнсэлцэж озолцсон. Би муудлаа хармаар байна гэсэн ч тэр намаа суулгаад явж байснаа гинэд хотын зах руу гарлаа. Тэр мөчид миний жижигхэн зүрх Cocktails and Crime Serial Killer Rapist гэдэг Netflix киноны трейлер шиг зохилж эхэлсэн. Шаал Марокко руу хүний найманд явчих юм биш үү гэж бодоод ухаан оров. Тэгээд нэг аслагдсан хотхонд ирээд манай найзыг цай уугаад гарыг. Гэхдээ толгойдоо шууд gangbang гэсэн бодол эргэлдэж эхлэв. Би бөөлжэд би жоохон зогсоод орё гэсэн шалтак хийлээд залууг дотоош ороход ойр мод руу гүйж зүгтаа зам руу гарсан. Юу амар юм бэ? Юу чинь өөрөө юу? Тий. Oh my god. Тийм юм шиг биш. Гэтэл араа скутерээрээ дагаад зүгээр хөргөөд үгүй. Хайсан ч гэсэн яваас ямар ч аргагүй буцаж суугаад нөгөө байр руу буцаж очсон. Би орохгүй алхаж чадахгүй гэсэн өргөж оруулснаа хаалга түвжээд над руу дахин өмсөж бүр хувцаа тайлж унахаар зэхэж байхад нь би за одоо зөвхөн эмэгтэй хүний залил намайг аварна гэж бодсон. Тэгээд усанд ороод ирвэл би хөхөж өгье гэж хэлээд тэр усанд ороход нь яаран джинсийнх нь карманаас түлхүүрийг олж аваад гаднаас нь хаалгыг нь түгжээд гүйж гарсан. Тэр намайг араас хайж скутертэй хөөж скутерийн унаа яваач. Би модны цаанаас нуугдаж 2-3 цаг гүйсэн. Эцэст нь өрөөнийхэн рүүгээ залгаж тэд цагдаа дуудсан. Замд азар түргэн тусламжийн тэрэг таарахад би шууд гүйж очоод уйлсаар байж аврал ирэв. Тэр залуу хажуугаар минь өнгөрөхдөө хүүтэн гарцаар ширтэж байлаа. Цагдаад босон бүхнээ хэлж Tinder-ээс л танилцсан зураг нь гэж үзүүлтэл цагдаа no Tinder please гэж толгоос ихсэрч явж атсан. Ядаж байхад цагдаа англи хэлгүүч би чинь улсынхаа хэлээр сайн ярьдаггүй. Би айснаасаа болж хэдэн хоног гэрээсээ гарч чадаагүй. Эцэст нь эрэгтэй найзаа дуудаж хамтдаа сургууль явж гадуур хооллоо тэсэж байтал тэгээд юу болсон гээч. Oh my god. Тэр залуу дараа нь өөр хүнтэй болзоонд явбал сургуулаасаа хүнтэй яв гэж зөвлөөд эр хүн танид сурах хэрэгтэй энтер гэж байгаад намайг эргүүлж гэлсэн. Би ч найрагдаад бид 2-3 сар үргэж байна да. Юу нэ? Тэр залуу дараа нь өөр хүнтэй болзоонд явбал сургуулаасаа хүнтэй яв гэж зөвлөсөн гэсэн гинэ. Эрэгтэй хүн танид сурах хэрэгтэй энтер гэж байгаа намайг эргүүлж хэлсэн юм байна. Тэр ихний залуу, Tinder-ийн залуу. Би ч эсвэл өөр юм яриад байгаа юм уу? За өөр хүнтэй юм шиг байна. Би ч тэр найрагдаад бид 2-3 сая өрхөж байна. Анууны сургуультай хөргөж өгөөд байгаа залуутайгаа юм шүү. Тийм юм болов. Манай хүн анхнаасаа л чамайг хатан шиг байлгана гэд одоо хөөрхий гэрийн үйлчлэгч чиг миний бүх юмыг цэвэрлэж хоол хийж өгөөстэй. Мөнгөтэй болоод хүн хөлсөлж байгаад л хаан болох байхтаа гэд дээр санаа алдаад хэлж байсан.
Гол нь намайг аяга угаадаг үдлийг шаналж ууралдаг. Бид хоёр хоёулаа аяга угаахыг үз яддаг гинэ. За ийм болсон байх шүү. Ямар амарын тий. Орсод Орс биш байна. No Tinder гэхэр чинь байж байгаа. Орс нататаа Монгол Орс найзуудтайгаа Монголын сайхан Орсын сайхан хуу гэж тогломоор уралдаж яг хаа нэгдэ хэлээгүй юм байна. Орс найзууд нь за I don't know. Энэ дэр нэг яах вэ? Тэгтэл ямар ч сан гадаадад юм байна. No Tinder please. Зэ. No Tinder шүү охтуудаа. Гэхдээ зүгээр штэ Tinder зүгээр штэ. Зүгээр аюулгүй л хүнтэй байна. Энэ юм байна. Яаж мэдэх юм гэхдээ. За би сэтгэл зүйн асуудлууд уншлаа. Тэгээ. Окей, сэтгэл зүйн асуудлууд би муу хүн нөө гэдэг захаа байна. Сайн байна уу? Би 18 настай охин байгаа юм. Дөнгөж 18 хүрсэн хэдий ч 2 удаа сэмүүтэд хэвтэж 2 удаа эрхний эмчилгээнд явсан. Эцэг их минь намайг энгийн бусад охичиг болохыг их л оролцсон хэдий ч одоогоор бол намайг зүгээр цаанаасаа л ийм хүн юм байна гэдэгтээ эвлэрсэн мэт. Энэ бүхэн хизэнээс эхэлснийг би мэддэггүй. Нэг л мэдгэд бусдад худал хэлж, хуурам мэхэлж, арх тамхиг ус агаар шиг л хэрэгэлдэг болсон байсан. Үеийн хүүхдүүчигээ олуулаа нийлж цэнгэн уух бус зүгээр л нэг шил пив аваад байрны гадаа ууж суух эсвэл паб, кафе орж хэдэн цагийн турш ганцаараа л уужсан. Бодит амьдралаас холдох хүсэлтэй хит автан хурамчнэр насаар амьдраад 2 жил болж байгаа. Хамгийн сүүлийн удаа сэтгэл зүйчтэй уулзахад гэрийнхэн ч бас хамт явсан юм. Миний дараа аав ээж маань өрөөрөө орлоо. Гарч ирэх үед аавргаа харвал нүдэнд нь томоос том нулимс. Гэртээ харих замд хинч надтай юу ч яриаггүй. Харин орсныхаа дараа тэдний хэлсэн нэг л өгүүлбэр. Миний охин хизээ юм чөтгөр шүглсэн мэт болчихсон юм бэ? Үнэндээ хариултыг нь би ч мэдэхгүй. Сэтгэл зүйч аав ээжид маань энэ хүүхдийг ийм сэтгэл зүйн байдалтайгаар гадагшаа явуулж болохгүй гэж их хэлсэн ч би эндээс л явчихвал бүх зүйл дээрдэн гэж итгэн одоо бүгд найрамдах Солонгос улсад бакалавраар суралцсан амьдарч эхэлсэн. Үнэн хэрэгтээ юу ч өөрчлөгдсөнгүй. Ууж идэж явах минь ч хэвээрээ. Эцэг гэхийн өгч хэвээрээ. Цаашдаа үнэхээр өөрийнхөө энэ адгийн навш байгаа байдлыг төвчж чадна гэж бодохгүй байна. Би 1 жилийн дараа жаргалтай байх болов. Би 2 жилийн дараа энгийн сайн хүн шиг болж чадах болов. Хамгийн гол нь би ирээдүйд нар жаргаж мандахыг харж чадхаар байх болов. Намайг хайрлсан бүхнээс уушлалт хүсье. Баярлалаа. 2024 оны 9-р сарын 9-ний өдөр гинэ. Хизэнээс эхэлснийг мэддэггүй. Нэг л мэдхэд бусдад худал хэлж, хурам мэхэлж, арх тамхиг ус агаар шиг л хэрэгэлдэг болсон байсан. 18-тай гэж тэгээд 18. Одоо 18-тай гэж те. Одоо 18-тай гэдэг. Одоо 19-тэй болж байгаа юм байна. Гэдэг чинь бас их жоохон биш үү? Юу хүрээгүй арх тамхиг хэрэгэлсэн биш үү те ер нь. Тий насанд хүрээгүй байх тэр тархины үйл явцдаа яг нэг юм хэрэгэлсэн юм байна. Хэрэгэлсэн болохоор тэр нь улам тэрнийгээ хүсээд идэг болцсон байж магадгүй л юм те. Сэтгэл зүйчтэй ямар ч гэсэн уулзчихсан л юм байна. Ямар ч гэсэн ер нь терапийн янз бүрийн юм амар хэрэг болох байхаа. Нэг хүндрүүлэхгүй байгаарай л гэж одоо хүсэж байна. Тэ нөгөө хүнд юм руу ороод байвал бас буцаа бүр гарахад хэцүү. Харин болох болов. Хэд болчихсон бэ цаг? 17:40 за. Окей. Чийдээс гарах хэрэгтэй. За ямар шиш зүгээр. Араар тавилтын шарах. Араар тавилтын шархаас эдгэрсэн түүхээ хуваалцъя. Би 30 настай эмэгтэй, нөхөр бид хоёр хамтдаа 10 жил болж байна. Нөхрийгээ хизээч намайг хуурахгүй үнэн ч хүн гэж итгэдэг байсан. Хизээч орой өдөш найз ажлын газраараа гарна гихт нь хориглож хааж боож үзээгүй. Манай нөхөрч ойр ойрхол гарна. Гэхдээ заавал гэртээ ирж хондог. Ганц 2 удаа гадуур хонож байсан ч би хизээч хартаж илдэв юм бодож байгаагүй. Үргэлж итгэдэг, уцыг нь шалгадаг байсан. Гэтэ саяхан намайг юу ч мдээгүй байхад өөрөө гинэд ахиж чамайг хуурахгүй бүх үннээ хэлээд бүхнийг шинээр эхэлмээр байна. Үлдсэн насаараа зөвхөн чамд л үнэнч байх болно гэд. Би чамайг анх төрсний дараахан өөр хүнтэй унтсан. Тэгээд бүр жирэмсэн болсон. Тэр үедээ ахуулаад тэгээд ахиж хит хитэн удаа уулзаж унтсан. Тэгээд ахиж уулзаагүй гэсэн. Тэр бол тийм ч олон удаагийн явдал биш. 2-3 удаа л гэсэн. Би гэхдээ итгэхгүй байгаа.
Бас 2 3 байсан их л сонсогдож байсан. Тэр нь миний хальт мэддэг надаас хэд их жимхтэй байсан. Дараа нь удалгүй 2 дахь төрөлтийн дараа ахаад өөр охинтой унтдаг болсон гэсэн. Тэр охин нь харин манай нөхрөөс 10-аад насаар дүү оюутай охин байсан. Ойрхон төрөөд надаас сүүн нэртэд бас миний өтрээ сунаад намайг эмэгтэй хүний нүдээр харж чадахгүй болсон байсан гэж өөрийгөө зөвтгсөн. Вау! Тэр оюутай охин харин их уншихад аягүй хэцүү нэ. Тэр оюутай охин харин их бариу best sex of my life гэж хэлсэн. Вау! Тэр үгэнд нь би араар тавилтаас нь ч илүү их гомдсон. Уучлалт гуйх гээд байгаа юм уу? Намайг уламд оромжилж гомдох гээд байгаа юм уу? Бүүмэд. Тэгээ тэр охин нь бас жирэмсэн болоод Яа! Оо ямар фейл юм бэ? Бас аборт хийлгээ дахиж уулзаагүй гэсэн. Оо ямар бас хажив. Оо цочихч. Нүгэлг юм. Би хэд хоног хямарч үнэхээр хэцүү байдалтай байсан. Тэгээд тэр эмэгтэйчүүдийг нь олох гэж ч үзсэн. Нөгөө хальт мэддэг ихний эмэгтэйгийн Facebook хаягийг олсон. Үнэн дээр надаас илүү юу байгааг нь огт ойлгоогүй. Гой том бүкстэй байсан л та. Бишээ. Гой том бүкстэй байсан л гэж манай нөхөр хэлсэн. Бусдаар үнэхээр би юугаар дутуу байснаа ойлгоогүй. Харин 2 дахь оюутай охин орондоо сайн эрэгтэй хүнд яаж бэлгийн таашаал өгөхөө үнэхээр сайн мэддэг, бас төрж үзээгүй. Энэстэй аягүй хэцүү үлбэр байна. Өтрээ нь бариу охин байсан гэсэн. Би бол нөхрөөсөө өөр хүнтэй унтаж үзээгүй. Уг нь хэрэндээ л хичээдэг байсан. Олон ч хоног уйлж нөхрийгөө ямар хүйтэн сэтгэлтэй надад огт хайргүй, ер нь хайр гэж мэддэг юм уу гэж бодож уйлсан. Надаас уучлалт гуйх гэж энэ бүхнийг яриаггүй. Намайг ч угаасаа бодсондоо энэ бүхнийг надад хэлээгүй. Зүгээр л өөрийнхөө сэтгэлийг амрааж нэг сэтгэлийн хар чулуунаасаа салж үннээ хэлж чөлөөлөгдгөл гэж ярьсан юм шиг санагдсан. Намайг бодож уучлалт гуйх гэж хэлсэн бол арай л хүндэтгэлтэй хандгасан. Энэ бүхний талаар бодсоор унтаж чадахгүй олон онсон. Бодож энэ бүх нь надтай огт хамаагүй юм байна гэдгийг ойлгосон. Манай нөхөр угаасаа порн их үзсэн болохоор сексийн тал дээр бүр сэтгэл нь хандхаа байчихсан хүн юм байна. Надаас илүү гоё хөөрхөн бариу өтрээтэй том бүстэй эмэгтэйтэй суусан ч тэр хүнээ бас л араар нь тавих байсан. Би муухай учраас би сексийг чадваргүй учраас би ойрхон төрөөд өтрээ сонсондаа ч биш. Надтай адилхан их нэртэй үнэн ч яваа олон хүн бий. Асуудал надад биш энэ нөхөртөл байна гэдгийг ойлгосон. Тэр эмэгтэйчүүд нь харин манай хүнийг эхнэр хүүхдүүдтэй гэж мэдэхгүй унтсан гэсэн юм. Тэгээд жирэмсэн болоод төрүүлнэ гэд байхаар нь аргагүй эхнэртэй хүүхдүүдтэй гэдгээ хэлээд аборт хийлгсэн гэсэн. Эхэндээ тэр эмэгтэйчүүдийг үзен ядаж байлаа. Дараа нь тэр хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзээд өрөвдөж эхэлсэн. Нэг муу залууд итгээд унтсан жирэмсэн болсон. Тэгээ хөөрхийн анхны хүүхдээ ахуулсан. Эмэгтэй хүн анхны хүүхдээ ахуулахаас үнэхээр их айдгийг бид бүгд мэднэ. Анхны хүүхдээ ахуулаад дахиж төрөх чадваргүй болох эрсдэлтэй гэж бүх охтууд айдаг. Тэр эмэгтэйчүүд зайлуул ахиж төрөөд үрийн зулаа өнөрлсөн л байгаасай. Эмэгтэй хүн гэдэг жирэмсэн босноо мэдсэн цагаас хэний ч хүүхэд байлаа гэсэн шууд л өөрийн үр гэж хайрлаад догдлоод хүлээгээд хүйсийг нь бодоод л нэр бодоод л эхэлдэг шүү дээ. Тэр охтууд бас л адилхан догдолж байгаад их нэртэй хүн гэдгийг нь мэдээж шархлаад аборт хийлгсэн байх таа гэж бодхоос тэр охтуудыг огт үзэн ядаж чадахгүй байгаа. Тэр хүүхдүүд нь төрөөд яг манай нөхөр шиг царайтай хүүхэд гарсан бол яг миний хүүхдүүдтэй адилхан царайтай дүүнэрнэ гэж бодохоор яг л миний хүүхэд чиг санагдаад миний хүүхдүүдийг аборт хийлгэчихсэн ч юм шиг санагдаад нэг л сонирн байж билээ. Яадаг ч байсан энэ бүхний дараа манай нөхөр намайг араар тавиагүй юм байна. Өөрийгөө л үл хүндэлж, өөрийгөө л хуурч яваа юм байна. Миний оронд өөр хинч байсан бас л араар нь л тавих байсан гэдгийг ойлгоод энэ бүхэн тийм ч хүнд хэцүү санагдхаа болж сэтгэлийн шарах минь идэгсэн юм да. Идэгсэн л гэж найдаж байна. 25 оны 3 сарын 3. Сайхан юм байна. Сайн биш үү тийм. Сүүлийн цагтл байна. Харин тийм сайн нөгөөний Wizard Liz гэдэг охин ч нараар тавилсан аахгүй. Wizard Liz гэдэг ютубер охин мэдээ. За. Ер нь бол эмэгтэй хүн инкстэд ихстэй гоё ингээ successful тийм intelligent байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэл ингээл амар гоё юм ярьдаг. Ер нь гоё өөрөө өөрхөн төлөө ягаараа магаараа гэл амар үнэхээр үзэсгэлэнтэй бас амар ухаантай тэгэл тийм эмэгтэй тэгээд найз залуутай болсон аахгүй. Тэгээд тэр найз залуутайгаа engaged болж молоо. Тэгээд 4 сартаа жимсэн байгаа аахгүй одоо. За. Тэр нь тэгсэн чинь сая юу яцсан. Араар нь тасаахгүй. Тэр би sorry. Yeah, that one. Yeah. Тэгээд хэдэн миллион subscribers 8. Тийм. Амар бол popular охин. Би яагаад чи Монгол хүн төсөөл. Оо.
it was international тийм байна. ингээд эмэгтэй хүн болгоны story дээр надад ч явжсэн заяа. Тэгээд жирэмсэн байхад нь одоо нөхөр болох чага fiancé-ийн шууд ингээд өөрөөх нь Snapchat бичээд би хотод энэ нотод ингээд төр зураг ирсэн минь хоёул уулзсан ба гэж бичсэн заяа. Тэрнийг нь манай хүн яаж болсон бол research-ээс тэгээ олж мэдээд эсвэл нөгөө нэг охин нь бичсэн гэсэн. Тэр харцсан тань мэдчихсэн гэсэн үг юм уу те YouTube дээр гарч байгаа. YouTube дээр ингээ харж байсан хүн ингээд Wizard Liz-ийн fiancé штэ гэж мэдээд тэгээ шууд Wizard Liz руу ингээд бичээд энэ тэгээд ингээ скриншотууд нь явуулсан ч илүү. Би буруу ярьж магадгүй sorry би тэгээд мэдээд тэгэл шууд салсан заяа. Шууд салсан. Тэр дорн ингээд хизээж хэрвээ loyal гэдэг бол ийм биш. Ингээд хэрвээ ингэсэн л бол ингээд энэ хүн цаашдаа тийм юм болсон л ачаа сая. Тэгээд дэлхий дахинд бүр хүн болгон бүр ингээд all man cheat гэдэг дээр бүр ингээд нийтээрээ ингээд саналт яаж байгаа юм чи бүр ингээд тэр охин ингээд хичнээн ингээд гоё охин байсан. Амар их тийм нөө нэг эмэгтэй хүмүүсийн амар олон юм охтуудын юм төлөөлөл ахгүй бүр ингээд өөрийгөө хүндэл өөрийгөө гоё ингэж байлгадаа ингэж ярьдаг. Тэр охин ингээд гараараа тавиулчихаар бүр ингээд итгэл найдар их хүнд болж байна. Бүр ингээд тэгэл шууд ойлгож байгаа юм чинь. За тэгээ Beyoncé одоо тэр Shakira, Makira тэг бүх хүн ингээд тэрний эмхтэй хүнд нь биш, эрэгтэй хүнд нь байгаад байгаа байхгүй. Тэгээ угаасаа тэгээд яг ингээд ойлгохоор бас ингээд байглаасаа л ер нь эрэгтэй хүн ингээд нэг сперм ингээд цацах хэвээр муу хайшин тий. Бүр яг ингээд тэр нь ингээд өдөр алга ингээд дүүрж идэг те ингээд гарахгүй л бол ингээд хорнитоод ингээд бүр ингээд ингэчдэг те яг тийм л юм байна. Тэгээ эмэгтэй хүн яг ингээд үндгийн исэн яг л сардаа нэг удаа яг хүлээж авах хэрэгтэй болол тэгэл жирэмсэлдэг те бүр яг нэг тийм яг ингээд байгалийн хуулиараа бүр яг тийм юм байна даа л гэж ингээд сүлд бодогдсон. Тэгээд наа чи эвлэрэл өгш. Би одоо ер нь бол ингээд би яаж эвлэрэхгүй байх юм бэ бүр ингээд дэлхийн ингээд тийм pop супер охтууд ингээд хаад одоо тэгээд мэдгүй араа нөө. Гэтэ эрэгтэй хүн болгон бас янз бүр байгаа хэл та. Гэтэ би чи энэ дээр бас их openly тэгж боддог хүн шүү дээ. Every man cheats гэж. Гэтэ би нэр бүр man ч гэхгүй заяа. Everyone cheats. Everyone лахтуу. Yeah, I'm sorry. We're sorry. Энэ угаасаа monogamy is a lie. Monogamy is a lie гэдэг одоо л нэрээ бас ингээд ойлгож эхэлж байна. Гэтэ бид нар энэ зөвлөл рүү явах нь чухал. Үгүй бол бүр заваарсан юм болно шүү дээ. Тийм заваарсан юм болно. Ёс суртахуунтай байх. Ёс зүй, ёс суртахуун гэдэг энэ төр бидний өөртөө бүтээсэн энэ дүрмийнхаа дагуу тоглоё. Чадахгүй бол бити тоглолтээ. Тэгээ гэр бүл болно гэсэн бол at least try. Гэхдээ everyone cheats. Everyone cheats. Тэгснэ нөгөө Shara 7 гэдэг эмэгтэй дээ штэ яг нэг бас YouTuber бас одоо манай sprinkle гэдэг мэдхгүй чи ямар олон юм үзтээ бэ? Shara 7-ыг үзэлтэй чи одоо. За тэгээ. Манай Shara 7 ихч бол амар штэ. Би бол олон хэдэн жилийн өмнөөс л бас ингээл юм бүх юмыг сонсоод үзээл. Тэгэл тэр бол яг ингэдэг. Угаасаа эргэтэн англиар ярьдаг заяа. They will cheat. They lie. They cheat. They screw other chicks. Don't care. Work on yourself. Work on yourself. Юу тэрийг тоож яах гэдэг юм бэ? Тэгэл тийм юм хийж л хэлтэй. Чи харин өөрөө дээр сайхан ажил. Өөрийгөө гоё олоо. Өөртөө цаг гарга. Чи тэгээд өөрийнхөө гоё бизнесээ хий. Тийм шүү дээ. Гिचүгэл за бүр амар гоё. She's so cute. Яг л honest л байх хэрэгтэй байх л та. Тийм, honestly л ингэн тийм. Тийм тэгэл яах вэ? Юу болохгүй байна те одоо тэгээд ярилцаал эсвэл бити баригд айруу нөө. Тэг ярилцах чухал ах уу. Ярилцчихэж л одоо тэр ёс зүгээ ингээд авч явах юм болов уу? Тий. Харин хин л тэгээд чийдлүүлсэн гэж мэдээд онц санагдах вэ? Бүх хүнд л яг адилхан муухай санагдсан шүү дээ. Би хангалтгүй юм уу? Тэ саний одоо манай энэ цагт бицсэн охин шиг те. Би яага болохгүй байгаа ингээд нөгөө охинтой нь харсан чинь тэгээд дутуу юм ингээд харагдахгүй өөртөө ч гэсэн тэгэхээр энийг бас нэг stand up comedian ингэсэн байсан заяа. Эмхтэй? Эрэгтэй. From the man's point заяа.
хойло чимээг байхгүй бол Харин тийм шиг. ойрол. Сая би бүр энэ дэр амар шокнд орлоо. Яаж тий 2 хүүхэд гаргасан ингээд сүүн нэртээд пүсийн юм байдаг жижиг шиг. Яг тэгж хэлж байна. Тийм leave him. Энэ зүгээр хуурсандаа ч биш энэ аюу тэнэг залуу. Тэнэг яа. Шал тэнэг яа. Бити тоонаатга заа юу. Салахгүйгээр зүгээр мөнгөний саа. За sorry. Тийм. Гэхдээ яг ингээ мэдээж гэр бүлтэй болцсон тэгээд ингээд ажил төрөл хийх боломжгүй байвал тэр хүнээс авах ёстой юмаа тэгэл аваад явсан дээр I'm sorry. Тэ. Яг зүг ухаанаар бодох юм бол шүү дээ чи хүүхдийн гаргаад өчлөө тэгээд одоо яахын саллаа гэд чи хаана амьдрах ээж аав дээр очих юм уу тэгээд ямар ажил хийх юм хүүхдээ чи хян арж өгөх юм за амар олон тэнийг амар бодох хэрэгтэй та. Тэгээд тэгсэн чинь тэр stand up comedy ингэсэн мэсэн заяа. Чи ингээд өдөр болгон ингээд чамд ингээд амар олон ингээд одоо юу байгаа заяа гутлын сонголтууд байна. Өдөр болгон ингээд гоё шинэ гутлнууд байна. Гэхдээ чи өдөр болгон гэхдээ тэр шинэ гутлантаа сонгохгүй ганцхан л гутлаа өмсөд байна. That's monogamy гэж. Яг ганцхан тэр гутлаа л өмсөн заяа. Бус шинэ гутлантыг туршихгүй гэж. Тэр нэг эрэгтэй stand up comedian гэсэн юмсан. Тэгээд that's why cheating гэдэг зүйл бол байдаг. Зүгээр ингээд өөр шин ингээд нэг гутал өмсмөр санагддаг юм шиг байлээ л дээ. Тэгэл тийм учраас. Тийм би энийг яг тийм бас яг хүнээс сонсч байсан. Яг ингээд өдөр болгон завшаа идэх үг ш. Нэг хүлэм өдөр болгон ч хаяа те одоо ингээд гэхдээ чи ингээд найз охин чинь ч юм уу техник ч юм амар гоё хүн биш үү те. Why would you do that гэл. I'd fuck her forever гэл би тэгэл тоглож өглөө те. Тэнгүүд үгүй ерөөсөө илүү дутуу байхын асуудал ерөөсөө биш. Өөр different. Яга friends дээр тэгдэж штэ Ross ягаад ингээд тий намайг читлсэн ингээ нөгөө нэг Rachel асуудаг штэ тэгсэн чинь was different гэжтэй. Юугаараа юу илүү байсан. Бидний яг толгой олонгууд илүү хүн гараад ирсэн учраас ячлаа. Тийм. Гэт эмхтэн хүний толгой би тэгж ажилтдаг байж магадгүй. Илүү залуу гараад ирэх юм бол өмнөх нь хаяа дараагийнхтайгаа. Тийм ингээд тэрнээс зүгээр л different гэдэг idea бас айгуу тийм ойлгоход ойлгож байна л да. Ер нь бол ойлгож байгаа. Size matter. Тэгтээ тэр чинь одоо тэгэл хэлсэн амандаа хүрэх гэдэг л юм байгаа шүү дээ. Одоо тийм л лайн байна угаасаа. Одоо тэг ялангуяа хүнтэй уулзаж учрахад их амархан болсон байна тий. Тийм тэгээд одоо яалтаач вүлээ. Тэг гол нь focus on yourself. Тийм саний залуу бол маш тий хуурсан гэдгийг нь мартлаа гэж бодоход тэнийг юм ярьдаг жоохон дүнгүй гарна. Тийм яагаар яаж тэгж хэлж яг өөр гэдгийг хэлж болно шүү дээ. Гэтэ чинийх тийм болохоор чи юм болохоор гэдэг чинь айгу бурахгүй юу? Тийм одоо бүр эдгээр амар стандартаа буулгаж штэ. За хуур гэж штэ. Бид бууж өгөө. Тий баг тийм ээ тийм та нар бүгдээрээ чийтэлтгээ гэд бид нар стандартаа буулгаж өгөөд тах чинь утга. Тий одоо бит давраад. За мэ. Тэг чи нэг циклончтэй боли. Нэг цаг 20 минут болсон байна. Окей. Яг тэгтээ энэ сэдв бас хэцүүлтэй. Амар хэцүү амар юм өргөн юм сэдв баг. Тийм. Гэтэ ер нь одоо чийдлээгүй чийдэлж үзээгүй хүн ч хоорхон л үлдсэн бах та. За манай үеийнхэнд. Начиг тэнийг битгий байгаарэ гинэ. Начиг тэнийг битгий байгаарэ гэсэн үднээс бичлээ. Сайн байцгаана уу? Би одоо 22 настай эмэгтэй. 3 жилийн өмнө тантан ашиглаж үзээд өөрийнхөө зураг хүргийг хийгээгүй болохоор бас зурггүй хүмүүстэй илүү их бичдэг байлаа. Тантан гэж юу юм? Алгаарыг тантан ашиглаж үзээд өөрийнхөө зураг хүргийг хийгээгүй болохоор бас зурггүй хүмүүстэй илүү их бичдэг байлаа. Бас нэг л апл юм шиг тийм. Тэр үедээ бодохдоо би биенийхээ гадна төрөх биш дотоод гоо үзэсгэлэн нэг тэрэл бодож байсан баг. Тэгээд надаас 4 ах нэг залуу их таалагдлаа. 3 сар бичсний эцэст IG Instagram солилцоод намаагч төсөөснөөс үзэсгэлэнтэй охин байна. Яаж юм хөөрхөн мөртлөө ухаантай байдаг юм бэ гэдэл шал худлаа цаасан болгон өмсүүлээл би тэнд тэнгэрд нислээ. Тэгээд нэг орой надад үнэхээр хэцүү юм болоод намайг тврээд өгч болох уу гэж байна. Би ч бас уулзаж үзмээр санагдаад ямар нэгэн зүйл болохгүй биздээ гэж бараг наснасаа олон асуугаад итгээд гарсан л та.
Тэр үед ядаж ээж аав маань байхгүй гэртээ ганцаараа байсан. Машинд нь суугаад их боловсон надад ундаа шоколад өгөөд л ярилцаад юмаа идэж байтал яг л согтож байгаа юм шиг толгой манарч эхэлсэн. Би яагаад байна гэсэн яна юм уухаа зөвгөөрөө гэд туршиж аваад жүжигчин. Тэр уух юм нь мансуурлах бодцтой байсан юм байна лээ. Гэтэл бүр л их толгой эргээд согтуудаа хүн ямар байдаг бэлээ яг л адилхан болоод нэм итгэд би өргүүлж яваад хувцаа тайлуулж байсан. Энэ шөнө миний амьдралд хамгийн том хар тол бүлдсэн өдөр болсон юм. Хальт санаж байгаагаар хоёр хүн хоорондоо яриад л энэ хөхөж чадахгүй байна штэ хойноос нь хамт хийж үзье. Oh my god. Олцоолтой өлгчин минь гих мэт ярианаа сонсогдоод л би үйлж болчихтолтой гэж тасралтгүй гуйсан. Өглөө яг сэрэхэд ганцаараа хаанч байгаагаа мэдэхгүй чихүүдэс хөрөм газар. Маш их өвчин мэдрэгдэж их удаан уйлж суусан. Гараад шууд цагдаа дээр очисон. Цагдаа ах намайг юу хийж гарсан гэл бараг л хүчндүүлж байхдаа таарс ухааны юм яриад л. Гэхдээ нэг цагдаа ихч надад халуун уух юм өгөөд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Би эмнэлэгт өтрээндээ нийт энийг уншихад амар хэцүү. Өтрээндээ нийт 7 оёдл тавиулж маргааш нээж ирж би хамаг үннийг хилж нүдээ нээж чадахгүй болтлоо уйлсан. Гэхдээ ээж минь намайг буруутгаагүй. Хэрэв буруутгасан бол би амьдрах утгагүй санагдах байсан баг. Тэгээд тэр залууны машины дугаарыг санаад хэлж би ахиж тэр асуудалд орохыг хүсэхгүй учраас минь их л явсан да. Мэдээж би дотор тавьсан эсийг мэдэхгүй учраас 72 цагийн эмчийн зөвлөгөө жороор уусан. Үүнээс болж өндгөвч гэсэн баха. Өндгөвчний үйл ажиллагаа саатан хүүхдээ болох боломжгүй болсон. Oh my god. Гэхдээ цагдаач тэр эмч тэр ихч хүртэл намайг л буруутгасан. Өөрөө явж чад намайг мансуураад хүчндүүлсэн юм шиг юм яриад байна лээ. Сургуулиасаа семестрийн чөлөө аваад зуны авалтаараа хөдөө өвөө эмээ тэрэ 7 сар орчим мал хариулж байсан. Энэ үед намайг хөхөх бодлоо салгасан хүн эмээ минь байсан. Ба надад амьдралд илүү олон гайхалтай зүйлс. Намайг хайрлах үнцэнтэй хүмүүсийг сануулж чадсан юм. Одоо би сургуулаад төгссөн. Ахин хуулийн чиглэлээр өөрсгөө хохирогч болсон охтуудыг хамгаалах зорилго тийм сурч эхэлсэн. Мөн намайг хайрлах залуутай учирсан. Oh my god. Надад 4 жилийн өмнөөс сайн байсан гэсэн ийм зүйлийн дараа эрэгтэй хүн тэтгэх битээ хэл харахад л гутаж байсан намайг 3 жилийн турш орхилгүй. Яаж ч өөрөөсөө түлхсэн гарч ирж араас минь гүйж хорвоог хараар хардаг болсон амьдрал минь багаар өнгө нэмсэн. Хэрэг би тэр үед гараагүй байсан бол тэр үед жаахан л хашир байсан бол би үдэд ээж болох аз жаргалсаа салаагүй байх байсан гэдгийг юунаас илүү их харамсдаг. Тэр навчнуудын хувьд нэлээд танилтай гарууд байсан юм гэсэн. 2 жил 6 сарын ял аваад сүүлийн 6 сараа тэнсэнтэй өнгөрүүлээд 1 сард болсон газын дэлбэрэлтэнд өртөөд нас барсан гэж аав хэлсэн. Мөнгөөр үхлийг худалдаж авч чадаагүй юм шиг байна лээ. Үүлийн өврөө идэлсэндээ. Тэгэхээр охтууд минь шудраг бос шийтгэлтэй эмэгтэй хүнийг буруутгасан энэ нийгэмд бидл өөрсдийг хамгаалахгүй бол чийл буруудан болоод чийл хохирч үлдэх учраа хашир байгаарай. Богино бичиг гэж бодсон ч арай л урт болчихлоо уучлаарай. Живлийн өмнөөс та хоёроо сонсож хэлсэн бөгөөд та хоёр миний амьдралд инээд бэлгэлсэн юм шүү гинэ. Oh my god. Ямар амар хэцүү зүйл байна. Тэгтээ тэр нүгүнийг сүлд тэр 1 сард болсон газны дэлбэрэлтэнд дүртүүд нас барсан гэж 1 сард гэдэг чинь тэр нүгүнийг яг амар дүнжин гарын тэнд газын дэлбэрсэн шүү дээ тий. Тэнцэн цөөхөн хүн тийм олон үнсрэг байх тий. Тэгэхээр чинь бараг шууд identity-ийн тодорхой юм шүү. Damn, oh my god. Амар цахав. Өөрийгөө буруутгах уу? Яхаар чиний буруутгах. 24 оны 9 сарын 20. Тэг чи одоо бараг жилийн өмнө. Тийм ээ, хашир байх хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс яг амар хашир байхгүй л тэгэл. Тэр юу гэсэн гинэ? Бити намайг тэрээд өгөөч гэж гарч ирсэн гэж те. Навшчаа. Би бүр охиныгоо бодохоор ингээд амар санагдчихлаа. Амар хаширл ингэж
Маш сайн ингэж зааж зүлэж бүр ингэж үнэхээр ингэж яахгүй л бол ингэж. Гэтэ ийм нийгэм баймааргүй шүү дээ, Тийм. анханасаа дандаа нэг айж явах гэж. Яа, энэ бүр үнэхээр аимшигтай захиаллаа би. Гэтэ аз жаргалтай тий бас ингэж нэг Тодорхой хэмжээний нэг хүн гараад ирсэн тийм бас хөөрхөн хайрлаж халамжлаад ингэдэг чинь бас сайжирсан болохоо бас гоё л нарийн. тий дээрс нь ингээд хуулийн чиглэлээр сураад яана гэж чинь тий. Тэгээ бас нөгөө хариуцлага жоохон ч гэсэн дутуу ч гэсэн тооцсон учраас бас яг сүүлийн хэсэг нь үнийн хэсгийг бол сайн мэдэхгүй л байна л да. Тийм бас сайн мэдэхгүй. Тэр бол амар тохиолдол баг гэдэг байхгүй тий. Гэтэ тодорхой хэмжээнд бол шоронд орсон юм байна гэж би ойлголоо зү. Ямар ч гэсэн олж байгаа шоронд хийсэн юм ба шүү дээ. Гэтэ тийм амар нөхцөл байдал дугаар цэвэрлэн гэдэг бас амар юм тий. Тий. Би машины дугаар ерөөсөө цэжилдэг шүү дээ. Түүнд хардیں۔ Тэгэл марчтай. Одоо ихтэй UB cab байгаа учраас мараа дээрцэн л дээ. За тэгээ болгоомжтой байгаарэ. Машины дугаар магадгүй цээжлэхэд амархан байсан байж магадгүй тий. Тийм дугаар Монголч юм тий. дажгүй дугаар. Ингээд шууд хараад өө энэ ямар дажгүй дугаартай ингээд Азийн тоо байна энэ тэргээ Азийн тоо мотоо тий. Тэнгүүтээ ингээд нэг цээжлэгдэж шүү дээ. Тийм. Тэгээд магадгүй яаж аваад аав нэлийн араас нь явж олсон биз дээ. Тэгээ дээрэс нь эмнэлэгт очсон. Тэгээ оёдол тавиулсан учраас нэлийн их баримттай болж таарсан баг л та. Гэтэл эн чинь бас юу гэж юм бэ? 7 оёдол what the fuck юу? Төрсөн хүн шиг байна шүү дээ. Тэ төрсний дараа чинь бараг тэгдэг үл юу вэ? Төрсний дараа л нэг оёдол тавихгүй шүү дээ бас. Язрал масралтай төрчөөр л үсттэй тий. Тийм яг язралтай амар тийм бүр нэлийн том жинтэй хүүхд төрж мөрөх юм бол оёдол тавьдаг байхгүй юу? Тэгэхээр that's crazy. Crazy. Ийм гэсэн үсттэй том 4 8 уруу нэгдэг үсттэй. 10 8 Юу вэ? Үрэж мартаж. Энд чинь ингээ нэг толгой штэ тий. Ингиж нэгдэд. Михтэд жижигхэн байна. Нэг жоохон том. За тэгтээ ямар юу муутай спрей принт юу лээ? Ямар принт биш ээ. Нэг юм тийм спрей юу лээ? Peppermint spray лөө. Ямар ч гэсэн. Би хэсэг бас гэрлүүгөө орой морой ганцаараа алхаж хардаг байхдаа одоо ихтэй тэр айц гайг болцсон байна. UB cab нэг ачаар бас. Тэгэхэд ингээд тим юмтай болъё гэж аявих боддог ш. Эсвэл цахилгаан борохоо тий. Нэг одоо эсвэл bag charm дээр ингээд нэг тийм урт үзүртэй юм. Тэгэхээр тэ шууд яаж начи. Гэтэл эртөөний өөдөөс тэгж чадахгүй л тий амжихгүй ч юм уу. Би бас яг өнөөдөр таксинд явж байгаад гинтгийн энэ хүү эргэж хараад надлаа ингээд ямар нэг юм хийвэл би яаж хамгаалах вэ гэж зүгээр л такси дотор явж тэгж бодсон шүү дээ. Гинтгийн тэн ямар нэг юм бол би өөрийгөө яаж хамгаалах юм бол гэж. Би гэрлүүгөө орохдоо ингээд түлхүүрээ ингэж барьж ордог байсан шүү. Нэг нь ирэх юм бол шууд нүдрүүн шаана. Шууд давсан боож голон маа. Боож мааж хайрлахгүй шүү. Түнхэн хаг. Хайрлахгүй шүү. За. Тэгэхээр сая хүмүүс үл хоёр зохион бол яг нэг эмэгтэй хүмүүсийг бүр яг яашлаа шүү дээ. Харин тэглээд эхлээд эмэгтэй хүмүүс юм чи. Эмэгтэй хүний өнцгөөс бол юм байна. Тэгээд яг нэг тийм асуулт байсан шүү дээ. Охноосоо аав бас эрэгтэй хүнээс те. Та охноо ингээд ой модонд эрэгтэй хүн төвлөлтэй хүү эсвэл бага төвлөлтэй хүү гэдэг асуулт. Тэгсэн чинь тэр аав нар бодож чадчихсан. The bear. тэгээд бодохгүй юу те? Жаахан те. The bear байсан дээр хаа те охиныгоо бол хэдэж танихгүй эрэгтэй хүн төвлөлтгүй. Харин оронд нь бага бол те ингээд хажуугаар нь чимээг өнгөрчих юм билүү. Тэгж жаад нэг ингээд 50 өргөчих юм билүү те. Эрэгтэй хүн бол те өнгөрөхгүй шүү дээ эмэгтэй хүнийг. Ой модонд. Not everyone sorry. Яна sorry гэтээ sorry not sorry л болчлаа тий. Хэцүү эрэгтэй хүн сонсоход хэцүү л дугаар болчлаа. Гэхдээ яг сонсоод гоё өөрснийхээ эрэгтэй хүнийхээ үзэл бодлоос бас ингээд гоё комент бичвэл бас агай гоё шүү. Би тийм биш ээ гэдэг ч юм уу тий. Би тийм биш охтоо надлаа чат бичээрэй гэж. За тоосоо тий. За тэгээ бид хоёрын дундын дугаарт хамт байсан баярлалаа. Одоо дараагийн дугаар бол бас зочиндоо дугаар байх гэж бодож байна. Тийм. Тэгээд 6 сард нь гоё амжилт хүсье. 100-аатай. Тэр 100-ны шийдэг үзсэн. Энэ ерөөсөө ховж дуустдаг.
ойр дулцаг болохоор бас тэгээд тах шүү тий. Тийм байна. Зуны зугаа бол амар байсан. Яг Нэг нөхөр хутгалсан юм шүү хүмүүсийг. тийм л юм шиг бол. За тэгэхэд одоо ер нь энэ мега хотод амьдардаг басна хэдүүл одоо ингээд инфо Хүлийн зөвшөөрье. тийм Хит төвлөрсөн газар амьдарч байна болёо. өөр яхав тэ өөр өлтөө амьдарчих Жохон ажил тархъя. Тархъя л та тий. Би бас тархъя л гэж бодож байна. Хит ингээд төвлөрөлтэй хит юм байхаар ингээд угаасаа ингээд гадуур явхад ч төвчлөлтэй тэгэл алхсан ч аюултай ханигтэй скутер тапа ирээд мөргөө шаачин тэгэл юм мэдхгүй. Жохон тийм л. тийм нөө өөрөө явахгүй юм байж бусдыгаа яв гэж бас болохгүй л дээ. Чи яагаад явахгүй байна? Явах гэж байгаа хөө. Явах гэж байгаа. Явна. Нүхт рүү юу? Үгүй. Нүхт рүүгээ явсан ч болно. Одоо угаасаа тийшээ явах гэж байгаа уу зам. За захтай би тэр талаар бас миний NGO ажиллах болно. Бид нэр ингээ хөдөө амьдрах, хөдөөний хүн хот гэдэг ойлголтыг одоо бүр ингээд өмнөх бүх мэдээллийг unlearn хийгээд зөвхөн монголчуудын өнцгөөс Монголын цаг уурын байдал, Монголын эдийн засаг, Монгол уламжлал тий. байдлаас дахиж нэг харах цаг нь ус юм бэлээ. Тий. Тэгээ. Тэгээд тий, яг тэгж л гоё юм л шүү дээ. За За окей. За баярлалаа сонссонд. Bye. Bye.